За монголчуудын хувьд амнаас гарах үг болгоныг нь анхааран сонсдог, бичсэн ном бүрийг нь сонирхож заавал уншдаг хүмүүсийн нэг бол Монгол Сувг ухааны академийн ерөнхийлөгч доктор Зулагийн Бат-Отхон. За энэ удаа бид хоёр энэ нийгмийн цаг үеийн нэлийн ороо босгоо үед олныг цочруулсан гэмт хэрэгүүд, за хүүхэд залуусын одоо ёс суртахуун, хүмүүжлэлтэй холбоотой одоо монголчуудыг сэтгэлийг тавгүй төлсөн ийм үед бид хоёр ярьцлага болж байна. За тэгээд юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр ер нь энэ сүүлийн үед болж байгаа үйл явдлуудаас бид нар нэг зүйлийг энэ Монголд маань ер нь юу болоод байна? Яагаад одоо нийгэм маань ийм ороо босгоо болчих вэ гэдгийг л одоо хүн бүхэн сонирхож байна л да. Та судлаачийн хувьд энийг юу гэж үзэж байна? Тэ энэ юм уншаа судлаад байхаар манай дэлхий гариг өөрөө оршихуун хэмжээсийн шилжилтэнд орж байна. За. Тий. Тэгэхээр бид нар нөгөө оршихуй гэдгийг уламжилт одоо байдлаар бол нэг 3D оршихуйг л төсөөлж ирсэн. Гэтэл энэ орчлын ертөнцид чинь тэр 3D оршихуй ердөө 5 хүрэхгүй 4.6% гэж байгаа. Квант физик тогтоогоод байгаа. Гэтэл цаад 96.4% гэдэг маань бол одоо 3D-гээс өөр хэмжээст оршиж байна гэсэн үг. Тийм учраас энэ орчлын ертөнцид өөрт нь оршихуун юм шинжил өөрчлөлт өрнөж байгаа юм байна. Энэний нэг илрэл бол одоо манай дэлхийн гариг, ганцхан манай дэлхий биш, манай нарны аймаг, манай галактик бүхэлдээ ийм оршихуун хэмжээсийн шилжилт хийж байгаа. Тэгээд бид нар дэлхий дээр амьдарч байгаа болохоор тэр дэлхийн одоо оршихуун хэмжээсийн шилжилтэнд хөрсөвсөг өртөж байна л та. Тэгэхээр манай ди чинь юу дэлхийн гариг өөрөө бол 3D хэмжээст байдаг. Нүдэнд харагдж гарт баригддаг бодит юм. Тэгвэл энэ маань одоо 5D хэмжээс рүү шилжиж байна. Тэгэхээр бид нар л зөвхөн өөрсдөө орчлон хороод байгаа цорын ганц оюун ухаантай амтан гэж үздэг болохоос манай энэ өвгдээцийн таньсан энэ мөнх тэнгэрийн ухаан, Монгол Сувг ухаан энэ бол юу гэхээр орчлон ертөнцид байгаа систем болгоныг амьтай, амьд өөрөөр хэлбэл оюун ухаантай зүйл гэж үзэж байна. Үзэж ирсэн байна. Тэгэхээр бүх гариг оюун ухаантай, бүх галактик оюун ухаантай, бүх юм оюун ухаантай. Тэгэхээр атомоос эхлээд орчлон ертөнц хүртэл бүх зүйл систем, оршихуун систем. Систем болгон тэр систем өөрийгөө зөв зохицуулж авч явахын тулд тэр систем болгонд оюун ухаан байт юм. Тэгэхээр тэр оюун ухааны нь хэмжээс ахих юм бол тэр систем улам доктортой оршдог. Оюун ухаан хэмжээс буурах юм бол тэр систем докторгүй оршдог юм. Тэгэхээр манай дэлхийн гаригийн хувьд бол үүсэд бол 4.5 6 одоо тэрбум жил болчихсон ийм гариг л да. Тэгээд өнөөдрийг хүртэл 3D хэмжээсээ хүрэх гэж хөгжих гэж энэ дэлхий өөрөө дотоод зохион байгуулалтанд орж явсан байна. Харин яг өнөөдрийн хувьд бол 5D рүү шилжиж байна. Тэгэхээр манай дэлхийн гаригийн оюун ухаан хаана байгаа гэхээр дэлхийн цөмдөө байгаа. Тэр оюун ухаан хэмжээс ахиж байна. Ийм л процесс болж байна. За яг энэ 3D-гээс 4D, 5D рүү шилжиж байгаа энэ процесс бол хоёр янзаар явагдаж байна. Нэг нь бол байгалийн цэвэрлэгээ. Нөгөөх нь бол хүн төрөлхтөнд явагдаж байгаа цэвэрлэгээ гэж. Тэгэхээр байгалийн цэвэрлэгээ нь бол одоо өмнө бол одоо монголчуудын уламжилт хэллэгээр бол шороон гал уйлдсан байна, мөсөн гал уйлдсан байна, галан гал уйлдсан байна. Одоо манай дэлхий дээр усан гал уйлгэл дутуу юм байна. Тэгэнгүүт тэр 5D рүү шилжихийн тулд нэг бэлтгэл ажил явж байна. Бид нар цагаан сараа тэмдэглэхийн тулд шинэ ондоо шилжиж орохын тулд бүх юмаа цэвэрлж муу мухаасаа салдаг шиг дэлхий бүх муу юмнасаа салж байна. Тэгэхээр зэрэг энэ муу мухай юмаа янз бүрийн байгалийн гамшигт үзэгдлүүдээр энийг хийж байгаа юм байна. За тэрнээс гадна хамгийн гол юм бол дотор усан гал уйвал. За энийг бол Бат-Отхон зөвхөн хэлээд байгаа юм биш. Энийг бол олон улсын судалгааны байгууллагууд тухайлбал одоо NASA тэргүүтэй олон байгууллага энийг судлаад дээр нь одоо Ази, Европын нийлсэн биофизикийн эрдэмтдийн баг хүртэл судлаад энийг дэлхий бол одоо усан гал уйвалтанд бэлтгэж байна гэдгийг бол шинэ ухааны аргачлалаар тогтоогоод дүүгнээд тэгээд тэр нь яаж явагдаж байгаа хэдэн он 2040 он хүртэл явагдах гэдэг энэ бүх юмыг гаргаад тавьчихсан байна. Тэгээд
энэтэй холбоотой дэлхий дээр бол маш их байгалийн гамшигт үзэгдлүүд тохиолдож. За энэнд өртсөн янз бүрийн оршихуунууд зөвхөн хүн биш, амьтан, ургамал одоо юу гэдэг бүх оршихуунууд цэвэрлэгэнд өртөөд шинжлэгдээд ингээ явж байгаа. За нэг энэ. Нөгөө талаас бол дэлхий өөрөө ухаандах систем юм бол дэлхий дээр байгаа бүх юм ухаан систем. Яг л дэлхийн ээжээс бүтсэн үүссэн учраас. Тэгвэл дэлхийн ээжийн төрүүлсэн олон хүүхдүүдийн дотроос хамгийн отхон хүүхд буюу хамгийн ухаантай нь хүн төрлөختөн. За тэгээд тэднийг Homo sapiens гэдэг. Тэгвэл хүн төрлөختөн дэлхийгээ дагаад бас ухамсарын хэмжээс шилжиж байна. Бид нэр одоо өнөөдрөөс өмнө бол бид нар 3D хэмжээст амьдарч ирсэн, сэтгэж ирсэн, бодож ирсэн, шинжилж ирсэн, таньж ирсэн, үйлдэж ирсэн, амьдарч ирсэн. Тэгвэл өнөөдөр бид нар 5D шүлжиж байна. 3D хэмжээс гэдэг бол гоё үнэтэй гар утас, гоё үнэтэй хувцас брэнд, гоё одоо хаус байшин, гоё 5-7 машин ч гэдэг юм. Энийний төлөө тэмүүлэх хүсэл. Тэгвэл 4D хэмжээс нь бол йог, бясалгал, эрүүл хооллолт, байгальд нэгдэх, байгаль руу ойртох гэдэг. Энэ бол дандаа 4D ухамсарын илэрлүүд. Тэгвэл 5D ухамсар гэдэг нь ерөөсөө бүх орчлон ороод байгаа бүх юм холбоотой. Нэгдмэл оршдог гэдгийг ухаарад ирж байгаа нь өөрөө 5D хэмжээс. Тэгэхээр экосистем гэдэг чинь тэр хэсэг газар байгаа уул ус ургамал амьтан бүх юм хамтдаа хинж хэнийгээ дээрлэхгүй устдахгүй мөхөхгүй хамтдаа оршиг л экосистем гэж. Тэгвэл экосистем гэдэг чинь өөрөө 5D ухамсар байхгүй. Тэгэхээр бид нар эго оршихороо энийг хүн дээр аваад ирэхээр бид нар эго оршихороо ганцаардаад би гэд эко оршихороо буюу нөгөө 5D хэмжээсийн ухамсар төлөвшөөд ирэхээр бид болоод ирдэг. Тэгэхээр ялгаа нь ердөө юм. Тэгэхээр өнөөдөр бол манай дэлхий дээр бол яг ийм хоёр төрлийн хэмжээс явагдаж байна. Тэгээд ирэхээр хүссэн үсээгүй. Тэгээд яг энэ тохиолдолд бол манай энэ боловсролын систем гологж эхэлж байна. Яагаад тэгэхээр өнөөдрийн энэ манай баруунаас Европоос хуулж авсан энэ боловсролын систем бол хүн төрөлхтлийн хөгжлийн дорой буурай үед бий болсон боловсролын систем. Өөрөөр хэлбэл хүмүүс иргэншээгүй, хүмүүс мэдлэг байхгүй, мэрэгшээгүй, чадваргүй, мэдлэг цойрлсон чадвар буюу ур чадвар байхгүй, мэрэгшээгүй үед бий болсон боловсролын систем. Тийм учраас өнөөдрийн боловсрол тэр боловсролын систем бол хүнд мэдлэг өгдөг, хоолоо олж идэх, мэдлэг өгдөг, чадвар өгдөг. Энийг боловсрол гэдэг. Өөрөөр хэлбэл тархийг боловсруулад тархинд нь мэдлэг ухаарлал өгөөд биеийг мэрэгшүүлдэг байхгүй. Тэгээд бид нар тэр боловсрол мэрэгшил хоёроо ажиллаа хийгээд цалингаа аваад хоолоо олж идээд гэр бүлээ тэжээгээд явдаг. За тэгвэл өнөөдөр энэ бол 3D түвшний л ухамсарын түвшин. Гэтэл 5D түвшний хэмжээсийн ухамсарт шилжээд ирэхээр бид нар өнөөдөр энэ хангалтгүй болчихж байгаа. Энэ дээр нэмээд бүх юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг. Бүх одоо манай Монгол сууханд алтан дээдгэрийн дэлснэр бол байгаа бүхэнтэй ээлтэй зохицох. Хорвоотой хоргүй зохицох гэдэг энэ 5D ухамсар, энэ хараа 5D ухамсарын энэ бүх юм хоорондоо холбоотой нэгдмэл оршдог гэдэг энэ ухамсарын төлөвшлийг манай энэ алтан дээдгэрээ суухан дотор ингээ хийц. Хорвоотой хоргүй зохицож амьдрах, байгаа бүхэнтэй ээлтэй зохицож амьдрах. Бүр аль хэдийн томьёолцсон юм. Бүр теорем болцсон. Тэгэхээр манай өгдөөц эн чинь бол хүний хүссэн үсээгүй тархинаас гараад, биенээс гараад сэтгэл рүү ороо авчиж байгаа. Нөгөө IQ бол авчиж байгаа. Нөгөө боловсролчийн IQ төвшөнд байсан бол одоо өнөөдөр 5D ухамсарын төвшин чи IQ-г шаард хөгжүүлээд төлөвшүүлээд эхэлж байгаа. Тэгэхээр цаашдаа хүн төрлөختөн зөвхөн боловсрол мэрэгшил хоёр дээр биш, боловсрол мэрэгшил гэгээр л 3 дээр. Өөрөөр хэлбэл тарих бие хоёр дээр нэмээд сэтгэлээ боловсруулах юу гэгэрүүлэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгвэл алтан дээдгээрээ сууханд юу гэж юм нэхэр гэгэрэлгүй боловсрал мэрэгшил хоёр бол сүйтгэхгүй зориулагдана гэж. Тэгээ өнөөдөр хардаа шинжлэх ухаан 400-500 жил хөгжсөн. Шинжлэх ухааны ачаар бид нар маш өндөр түвшинд боловсрал мэрэгшил олж авсан. Тэрүүнгээрээ бид нар том хот суурин өнөөдөр нурааж усыг эргүүлдэг болчих. Гэтэл одоо үед бол тэр уулыг нурааж усыг эргүүлэх биш. Тэрнтэй зохицож амьдрах гэдэг юм руу. Тэгэхээр 5D ухамсар чинь ингэж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг
бид нар хүссэн үсээгөө сэтгэлийн сэтгэлийн боловсрал гэхээс илүү төлөвшөл хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр зэрэг манай өвгдөөц энийг чинь хийгээд ирсэн байгаа байхгүй. Тэгтэл манай боловсролын систем бахил нөгөө анх үүснээр нөгөө хүн төрлөختөн шинжлэх ухаан хөгжөөгүй хүн төрлөختөн боловсрал мэрэгшил олж иргэншээгүй байх үеийн тэдрийг боловсрал мэрэгшил олгож иргэншлийн анхны суурийг тавих үеийн тэр стандарт тэр статус дээр хэвээрээ байв. Гэтэл боловсролын систем өнөөдөр боловсрал мэрэгшил хоёрын өмнө гэгэрэл гэдэг сэтгэлийн одоо төлөвшлийн юм гэгэрүүлгийн юм орж ирэхгүй бол өөрөөр хэлэх юм бол боловсролын яам биш гэгэрлийн яам болохгүй бол энэ болохоо очиад байгаа байхгүй. Өнөөдөр боловсрал мэрэгчлийг ер нь харьцангуй хангалттай олгож байна. Гэвч нөгөө боловсрал мэрэгчл эзэмшээд гарсан хүмүүс нь амьдрал дээр гараад болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ нийгмийг цочроосон том гэмт хэрэгүүд энэ нялхс руугаа дайрч байгаа. Хоёулаа хэдэн жилийн өмнө ярьцлага хийхэд би хэлжээс бүгд чөтгөрөөд хүний амьтны ургамлын хамгийн нялх руу хамгийн цэвэр ариун руу дайрдаг юм байна лээ гэж. Одоо яг тийм болцсон. Тэгэхээр энэ хүн төрлөختөн дотор чинь өнөөдөр цөөн цаг гэж байгаа. Энэ 8 тэрбум хүн төрлөختөн дотор чинь хүний арьс нөмөрсөн чөтгөрөнч байна. Хүнэнч байна, араатнанч байна, амтнанч байна, хадгуусанч байна. Тэгэхээр энэ авдын ухамсарын төвшөнд шилжээд байгаа нь яаж байгаа юм гэхээр энэ хүмүүсийг л шүүх гээд байгаа юм. Магадлалын итгэмжлэгт оруулах гэдэг гэсэн үг. Тэгэхээр баттухны сүнс, хүний сүнс байна уу, тэнгэрийн сүнс байна уу, тамийн сүнс байна уу, амтны араатны хадгуусны сүнс байна уу гэдгийг л ялгаа ангилах гэдэг байна. Нөгөө сортлон гэж ярьдаг шүү дээ. Сортлохгүй. Тэгэхээр энэ одоо тэр хүн төрлөختөн дээр хийж байгаа цэвэрлэгээ чинь нараар дамжиж хийгдэж байна. Нэг одоо энэ алтан дээдгэрэн дээр бол хэлж байгаа юм. Сансар окторгууд байгаа бүх одны гэрэл нараар дамжиж дэлхий рүү нэвтрэхтэй амьдралыг тэтгэдэг 5 өнгийн туяа бол цатардаг гэж байгаа юм. Тэгэхээр тэр тусж байгаа од болгоны гэрэл манайх бидэн лөө шууд ирдэг. Бүгдээрээ дэлхийд хамгийн ойрхон од наран дээр төвлөрөөд наран дээр найраад тэгээд наашаага бид нар лөө ирэхтэй бидний энэ амьгүй зүйлс чинь гэдэг юм байна. Тэр нарны гэрэл чинь одоо хүмүүсийн амьд юмс руу шингэдэг. Тэгээд сүүлийн үед та нар анзаарч байгаа бол сүүлийн 20 жилд болсон наран дээр болсон их тесрэлтүүд дээдийн тоотоо сүүлийн 3 жилийн дотор болсон их тесрэлтүүдийн тоо тэнцэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл 20 жилд болдог их тесрэлт сүүлийн 3 жил наран дээр болоод тэгээд тэр нь бүр нөгөө өмнөх болж ирснүүдээс 2-3 дахин их хүчтэй төсвөлтүүд болоод тэгээ наран дээр нар гэдэг чинь өөрөө гэрэл гэдэг чинь гал гэдэг чинь ариун юм. Тэгээд тэр ариун цагаан энерги чи өнөөдөр дэлхий дээр ирээд амьгүй юмд шингэхгүй зөвхөн амьтай юмсад шингэн амьтай юмсад шингэхээр бидний тэр ухамсар оюунд шингэж байна. Ухамсар оюунд шингэхээр пицхээр бол хар сүнстэй одоо бодолтой хар санаатай хүнд тэр их гэрлийн энерги шингэхээр сөрөг ирснаас гэж юм болдог. Сөрөг ирснаас нь нөгөө эрг сөрөг тоог хооронд нэмж байгаа юм шиг нөгөө юм ингээд нойл цаачдаг. Тэгэхээр сөрөг ирснаас болоод нөгөө хар сүнстэй хар санаатай хүмүүсийн хар амийн чанар улам нэмэгдээд улам ихсээд нөгөө гэрэлтэй цагаан сүнстэй хүмүүст нөгөө гой гэрлийн энерги шингэхээр нөгөө хүний тэр гэрэл сүнсний гэрлийн цагаан энергийг улам эрг ирснаас болоод улам өсгөөд тэгэхээр хоёр тал ялгарл үүсэж шít. Цагаан энергитэй хүмүүсийнх нь нарны энергийг аваад улам нөгөө цагаан энерги нэгсээд улам сайн чанар нэмэгдээд улам ухаарц гэгэрээд зүв болоод нөгөө хар энергитэй хүмүүсийнх нь авахаараа сөрөг ирснээс болоод нөгөөдүүлийнх нь тэр хар юм улам ихсээд тэгээд энэ нэг чөтгөрлөг чанарууд одоо хүмүүсийн дотроос энэ чөтгөрлөг чанарууд их ингэж овоо тоож гарч ирээд тэгээд энэ ялхас яг бог чөтгөр шиг амьдаараа бог чөтгөр болоод ялхас руу дайраад эмс огт руу дайраад өтгөс рүү дайраад ингээд одоо дайрахгүй барихгүй юмгүй болоод ингээд тэгэхээр манай энэ дэлхий дээр хүн төрлөختний оюун санаанд нэг иймэрхүү юм болж байна. Тэгэхээр ер нь бол орчлын ертөнцид дэлхий гараг нарны аймагт болж байгаа оршихуй хэмжээсийн шилжилттэй холбоотой өөр ирэхгүй юм. Тэгээ энийг тайлбарлаад өгөх, энийг судлаад тайлбарлаад хариуг нь олоод өгөх тийм одоо шинжлэх ухааны эрдэмтэн чалга, тийм академи хүрээлэн чалга одоо тэгээд аль алийн хослуул судалмаар айцсан болохоор манайвтал одоо нэг юм барагцаатай сууж. Тэгэхээр одоо нэгэнт байгалийн цэвэрлэгээ одоо явагдаад энэ шилжилттэй холбоотой ингээд явагдаад эхэлсэн тохиолдолд одоо хүссэн үсээгүүдэр хар энергитэй нөхдөйг бол
бас тэр байгалийнхаа хуулиар одоо үгүй чи үүлэн өөрийнхөө хуулиар тийм явах нь амьсгал хураагаад явна гэсэн. тэгэхээр нөгөө нийтээр ер нь мэдээж одоо тэр сайн тал руугаа гэрэл гэгээтэй тал руугаа өөрчлөгдөх тийм шаардлага өнөөдөр тийм алтан үе байна гэж би бодож байна л да. За гэтэл одоо яг энэ эгцэгтэй үед бид нар зүгээр ингээд одоо нийгмийн байдлаас ингээ харахад бид нар тэр хар бараанаа л улам түгээгээл дэлгэрүүлээл те одоо хар бараа мэдээлэлээр ингээ дүүрчихсэн сайн сайхныг ярьдаг түгээдэг тгийг одоо олонд хүргэдэг хүн гэж баг байхгүй болчиход байгаа. Тэгэхээр бид нар энийг бас дагаж өөрчлөх хэрэгтэй юм шүү. Тий, одоо энэ дээр хамгийн соргог ажиллах яг энэ цаг үеийг энэ манай нарны аймаг, манай дэлхийн гарагт болж байгаа энэ процесс, энэ одоо түүхэн үзэгдлийг одоо судалж мэдрээд хамгийн мэдрэмжтэй ажиллах хоёр байгууллага бол Монголын шинжилгээ ухааны академи, Монголын боловсрол шинжилгээ ухааны яам баггүй юу. Харамсалтай нь энийг хийхгүй штэ. Тэгээд энэ нь одоо нэг хувь Баттутган мэтийн хувь судлаачийн л үйл хэрэг болоод хувь судлаачид нь ч бас нарийн учраа олохгүй. Эний чинь физик мэдэхгүй, квант физик мэдэхгүй ийм хүн бол энийг сэтгэлийн боловсрол энэ төр гэдэг нэг юм уг нь яриад байгаа. Гэхдээ нөгөө ургамлыг үндсээс нь ярихгүй, ишнээс нь яриад байгаатай адилхан болчихж байгаа. Тэгэхээр хүнд итгэл төрөхгүй, үнэмшил төрөхгүй. Тэгээд нөгөө итгэл үнэмшил төрөөгүй мэдээлэл мэдлэг чинь хүнд үйлдэл болохтой удаан байдаг ингээд. Тий. Өөр нэг зүйл нь одоо нэг монголчуудын тэр ёс бэлэгдэл, ёр гэд нэг зүйл биш үү? Одоо муу ёрлон, за ёс бэлэгдлээ алдсан гэд ингээд тэр одоо бас тэрлөө л одоо улам бүр саяын шилжилт ч гэсэн явж гин гэж ойлгож болох уу? Тий. Тэгэхээр ийм байгаа юм. Ёс гэд яг юу юм бэ? Ёр гэд яг юу юм бэ? Яг нэг айхтар тийм шинжилгээ ухааны өгсөн тодорхойлт байхгүй. Монголчуудын уламжилт ойлголт амьдралд нь бол байж идэг. Тарих оюун цуснд нь угаасаа байж идэг. Тэгээд энэ хоёр үгэл ер нь монголчуудыг одоо зөв оршихуйн тэнцвэр болж исэн юм байна гэж би бол олон жил хийсэн судалгааныхаа үр дүнгээс ойлгосон. Тэгэхээр нэг ийм юм байгаад байгаа. Ёс гэж яг юу юм гэсэн миний ойлгосноор бол энэ бол жам байна. Жам байна. За жам гэж юу юм гэхээр одоо нэг их хүмүүс жам ярьдаг, бичдэг болцсон. Гэхдээ яг жам гэж юу ингээд асуухаар бас хариулж мэдэхгүй. За тэгээ энэ дээр бол нөгөө шинжилгээ ухааны судалгаа, ийм шинжилгээ ухаанцсан судалгаанууд хийж байгаа болсон хүмүүс ч юм бол их тодорхой ойлголттой гэж цаашаа судалгаа явуулдаг. Тэгээ би бол энэ яг жам гэж юу юм гэдэг дээр жаахан нухаж ажиллаж үзсэн. Тэгээд би түрүү хэллээ атмаас орчлон ертөнц хүртэл энэ хоёрын хооронд байгаа бүх юм квант систем, оршихуйн систем. Оршихуйн систем. За тэгвэл тэр оршихуйн систем болгонд яг адилхан үйлчилдэг нэг хууль байна. Оршихуйн хууль байна. За тэр бол орчлонгийн одоо үндсэн хууль байна. Орчлонгийн тэр үндсэн хууль гэдэг чинь өөрөөр хэлбэл бүх системд ижилхэн үйлчилдэг нэг хууль гэдэг чинь түгээмэл хууль. Түгээмэл хууль гэдэг чинь юу юм? Түгээмэл хуулийн ард тэр яагаад түгээмэл болоод байгаа юм гэхээр тэр түгээмэл хуулийн ард үнэн байдаг. Үнэн гэдэг бол цор ганц байдаг. Худал гэдэг бол хязгааргүй олон байдаг. Тэгэхээр тэр үнэн гэдэг бол мөнхийн үнэн. Надад чамд энэ цаасанд энэ төмөрт тэр агаар тэр салхинд бүгдэнд нь ижилхэн үйлчилдэг энэ үннийг туйлын үнэн гэж байна. Харин өнгөрсөн одоо ирээдүй аль ч цагт адилхан үйлчилдэг үннийг мөнхийн үнэн гэж. За тэгвэл тэр мөнхийн үнэн. Тэгэхээр тэр бүх системд адилхан үйлчлээд байгаа оршихуйн тэр хууль бол мөнхийн үнэн. Тэр мөнхийн үнэн бол түгээмэл хууль. Тэр түгээмэл хуулийг жам гэж. Өөрөөр хэлбэл орчлон даяар үйлчилж байгаа оршихуйн үндсэн хуулийг л жам гэдэг. Ингэж яриул их ойлгомжтой бол. Тэгэхээр жам гэдэг. За тэгвэл тэр жамыг хүний амьдрал дээр буулгаад авчраад хэрэгжүүлж байгааг нь ёс гэж байна. Тэгэхээр монголчуудын ёс гэдгийн цаана үнэн байна. Түгээмэл хууль байна. Мөнхийн үнэн байна. Тэгэхээр эн чинь монголчууд тэр түгээмэл хууль мөнхийн үннийг таньчихсан байжээ гэдгийг харуулдаг байна. За тэгвэл ёсын эсрэг зүйл ёр. Худал урамг зүйл. Тэгээд үнэн зүйлээс хизээч худал урамг, хизээч муу мухай юм гарахгүй, төрөхгүй. Тийм учраас үнэн зүйл бол дандаа сайн сайхан амар амгалан байдаг. Тэгвэл яг ёсын эсрэг зүйлийг ёр гэдэг байна. Ёр гэдэг чинь худал урамг буюу муу мухай зүйл.
Тэгэхээр монголчуудын ёс бэлэгдэл гэдэг чинь тэр үннийг, мөнхийн үннийг тэр орчлон даяар үйлчилж байгаа түгээмэл хуулийг бэлэгдэж тэрэндээс бий болж байгаа тэр амьдралын оршихуун сайн сайхан болгоныг одоо дээдлж байгаа, эрхэмлж байгаа, дархалж байгаа, тунгаглаж байгаа явдал бол бэлэгдэл байгаа байхгүй. Гэтэл бэлэгдэл гэдгийг өнөөдөр Монгол соёл судлалын шинжилгээ ухаан Монгол хэлэнд буруу бичиж штеп. Бэлэг эрхтний бэлгээ дэл гэдгээр бичиж байна. Эн чинь Б И Л И гэдэл хоёр итэй бичиг. Бэлэг эрхтний бэлэг. Одоо зүгээр нэг эрэгтэй эмэгтэй хоёр хүнийг хооронд ялгаж байгаа юм шиг, улаан цагаан хоёрыг ялгаж байгаа юм шиг ийм ялгах тэмдэг болгоцсон. Үгүй тэгтэл эн чинь тэр хуулийн үнэн, мөнх үнэн, тэр түгээмэл хууль, жам ёсыг таниад тэрэн дээр үндэслэж тэр оюун санаагаараа тэр сайн сайхныг өөртөө дуудад татаж авчирж байгаа тэр чадварыг бэлэгдэл гэж байна. Тийм учраас монголчууд ёс бэлэгдэл ярьдаг байсан. Монголчуудыг ер нь бэлэгдлийн ард түмэн гэдэг шүү дээ. Яагаад тийм их бэлэгдэлтэй юм бэ? Энийг одоо өнөөдөр цаад 3D төвшин сэтгэгч нар чинь юу гэж яах вэ? Монголчууд мугар сүсгтэй. Гэтэл энэ чинь нөгөө 3D төвчнөөс харахаар мугар сүсэг харагдаад байгаа боловч 5D төвчнөөс харахаар энэ чинь яалч байхгүй тэр үнний дуулал тэр одоо түгээмэл хуулийг хэрэгжүүлж байгаа, дагаж мөрч байгаа, тэрийг амьдралдаа дуудаж авчирж байгаа тийм агуу үйл явц, оюун санааны үйл явц байгаа байхгүй. За тэгтэл нөгөө талд нь ёр зөвхөл. Тэгээ монголчууд нэг ярьдаг штэ ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй. Тэгсэн чинь эн чинь цаашаа байн шүү. Ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй. Харин ёс мэдэхгүй хүнд буян тогтохгүй гэж. Бас. Тий. За ёс мэдэхгүй хүнд ёр халдахгүй. Чи байж болно тийм ээ? Байж болно. Мэдэхгүй юм чинь. Угаасаа мөнхгийг өршөөдөг нь энэ байгалийн хууль юм бэлээ. За мөнхгийг өршөөдөг нь байгалийн хууль. Мөнхөг гэдэг чинь огт мэдэхгүй байхыг мөнхөг гэж байгаа. Тэрийг өршөөдөг нь байгалийн хууль. Гэтэл мэдсээр байж буруу хийгээд байвал энийг мөнхөгшил гэдэг. Энэ мөнхөгшлийг өршөөдөг. Монголчууд бол манай өвгдөц тийм л ёстой юм билээ. Дэгтэй юм бэл. Мөнхгийг мэдэхгүй байгаа буюу мөнхгийг бол өршөөчихнө. Мэдсээр байж буруу үлдээд байгаа, худлаа байгаад байгаа тэр мөнхөгшлийг бол хизээч өршөөдөг. За ийм ёстой юм билээ. Тэгэхээр тэр ёс мэдэхгүй нь буян тогтдоггүй. Буян тогтохгүй гэдэг чинь тэр. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл мэдсээр ээж үлдээд мэдсээр байж ёс мэдэхгүй хүнд буян ёр тогтохгүй, наалдахгүй байж болгоч ёс мэдэхгүй хүнд ерөөл буян сайн сайхан ирдэггүй гэсэн үг. Тийм учраас монголчууд тэр үргэлж буянтай, заяатай, өөдөө тэнгэрлэг байхын тулд яадаг вөхөр тэр ёсоон дагж ирсэн. Ёсоон дээдэлж ирсэн, ёсоо сахиж ирсэн, ёсоо мөрдөж хойч үйдээ өвлүүлж ирсэн. Одоо өнөөдөр ёс ярихаар ядаргаатай. Хаа илэрсэн баларсан. Тий. Тэгээд ёсгүй бид нар энэ барууны суурь иргэншлийнхний ёсгүй орчлонгийн жамыг таниагүй ёсгүй амьдралаар бид өөдөлсөн аа. Ёстойгоо байхдаа бид нар өөдөө явсан шүү дээ. Тэгэхээр энд байг. За тэгээд энэ дээр ингээд үндэслээд ирэхээр зэрэг хүнд хоёр зүйл гарч ирж байгаа. Яг энийг хүний амьдрал дээр буулгаад ирэхээр хоёр зүйл гарч ирж байгаа. Энэ физикт энерги харилцан үйлчлэлийн хууль, мэдээлэл харилцан үйлчлэлийн хууль гэж хоёр хууль байдаг. За энерги харилцан үйлчлэлийн хуулийг бид нар цэник хадгалагдах, эсрэг цэнгүүд таталцдаг, ижил цэнгүүд түлхэлцдэг гэдгээр нь мэднэ. Цэнгийн харилцан үйлчлэлийн хууль. Энэ бол энерги харилцан үйлчлэх хууль багхгүй юу? Цэнэг гэж байгаа боловч цэнэг чинь өөрөө энерги, гал энерги байдаг. Тэгээд эсрэг цэнгүүд таталцдаг, ижил цэнгүүд түлхэлцдэг. Гэтэл мэдээллийн харилцан үйлчлэлийн хууль гэдэг дахиад нэг хууль байна. Тэр хуулиар бол физикт тодорхойлогдсон. Тэр хуулиар бол ижил мэдээлүүд таталцаж, эсрэг мэдээлүүд түлхэлцдэг. За. Тий. Тэгэхээр зэрэг хоёр эрэгтэй эмэгтэй хоёр хүн бие биедээ хайр сэтгэлтэй болоод нийлчихэж байна. Махан биеийн энерги байхгүй. Тэгээд ийм хоёр эсрэг энерги хоорондоо таталцаж байна. Хоёр сүнс нь ижил мэдээлэлтэй учраас хоёр сүнс нь хоорондоо ингэж биелдэг энэ хууль амьдрал дээр. Энэ үеийг бол жам гэдэг юм. Гэтэл одоо ингээд өөр асуудлууд үүсэж эхэлсэн. За гэтэл түрүү өөрөө бид хоёрын түрүүний асуулт дээр ярьсан. Тэр нарнаас ирж байгаа их гэрлийн энерги чинь нөгөө ижил энергитэй, ижил мэдээлэлтэй хүмүүс татаад авчдаг.
муугаад эсрэг нь бол түлхээ явуулчихдаг. Ингээд өөрийнх нь хар юм. Нөө сөрөг ирснаас гэдэг чинь түлхээд байгааг нь хэлж байгаа. Татаад өөртөө нэгтгэх гэдэг чинь эрэг ирснаас хэлж байгаа. Ингээд наран дээр болж байгаа тэр их тесрэлтийн тэр их хүчтэй гэрлийн энергиудыг дотроо эрэг энергитэй тийм хүмүүс нь татаж аваад улам тэр цагаан энерги нэмэгдээд хар энергитэнүүд нь түлхэж чаяад улам хар энерги нэмэгдээд ингээд нөгөө харгас хүмүүс чинь гарч ирээд байгаа. А гэтэл нөгөө талдаа хүмүүс бас тэр эрэг энергийг өөртөө татж аваа шингээгээд өөртөө нэмэр хийж байгаа усуд бол сайхан ухаарц гэрээ тэхэлж явж байгаа. За тэгэхээр ийм нэг сонин үзэгдэл энэ манай дэлхийн гариг дээр болж байгаа. Энийг л шинжлэх ухааны үндэстэй ингээд тэр тусмаа бүр физикийн шинжлэх ухааны үндэстэй энерги мэдээллийн харилцаа хүчлийн хуулийн үндэстэй ойлгоод авчвал энэ дээр хинч эргэлзээ тэнгэлзээд байх явдалгүй болчих гээд байгаа юм л да. Түрүүн тэр нөгөө бэлэгдэл гэдгийг манайхан бэлэгдэл гэж бичдэг гэсэн шүү дээ. Энтэй холбоотой одоо манайхан нэг сайн зүйлийг болохоор дандаа ингээл мундаг гэдэг ганц үгтэй те. Энийг бас хэл шинжээчид энэ муухаг, мунаг, те мундаг гэдэг чи одоо нэг тэрний л ойролцоо бас яг тэр үндэс нь бол тийм одоо сайныг хэлдэг үг биш гэж тайлбарладаг юм билээ. Гэтэл манайхны одоо нэг нэгэндээ хамгийн их хэлдэг нэг урам хайрладаг үг нь л мундаг. Яг уу энэ хэл шинжлэлийнхэн яг нарийн мэрэгсэн улсууд энэ дээр тэр судалгаа шинжлэх ухааны талаас нь юм хэлэх байх. Зүгээр миний хувьд бол манжийн үед маш их юм урвсан байдаг. Жишээ нь одоо бид нар бүгдээрээ ашгүй гэж ярьж байна. Тий ашгүй. Гэтэл аштай байгаа байхгүй юу? Ашигтай гэдэг үг. За ашгүй. Аштай амьдрал дээр оршихуй дээр ирэхээр аштай болж. За аштай юу та гэж байдаг шүү. Аштай юу та. Гэтэл одоо ашгүй гэдэг юм чинь чамд ашиггүй л гэсэн үг. За. Гэтэл Уйгур Шинжаанд яваад очив. Уйгур Шинжааны монголчууд өнөөдөр бид нар шиг юм болохоор ингээ алга ташаад ингэхгүй. Аштай гэх. За. Аштай тэр уламжлал үг нь яг бүтнээрээ хэвээрээ. За нилээдгүү гэдэг үү. Одоо би одоо ч нилээдэг намайг дунд сургуульд байхад нилээдгэж заасан би тэгж унс. Нилээд их, нилээд олон. Тэгэхэд одоо бүгд нилээдгүй. Тэгээд ийм буруу үгнүүд нь айгүй хурдан газар аваад халдварлаа явчихна. Зөв үг нь ерөөсөө ингээд халдварлахгүй. Тэгэхээр эн чинь яаж байгаа юм гэхээр ингэдэг юм байна. Дотор буй бүхэн гадна буй гэж нэг үг байдаг. Хүний дотор ямар мэдээлэл байна? Төрөөнөөс хойш бит хоёрын ярьсан юм бол одоо матери ямар байхыг энерги шийддэг, энерги ямар байхыг мэдээлэл шийддэг. Энерги сайн муу энергитэй өнгөл бид нар ярьдаг. Ямар тохиолдолд энерги муу болчиход байгаа юм гэхээр дотор агуулж байгаа мэдээлэл нь худлаа тохиолдолд муу энерги болчихж байгаа, хар энерги болчихж. Ямар тохиолдолд энерги цагаан сайн энерги болчиход байгаа юм гэхээр дотор агуулж байгаа мэдээлэл нь зөв үнэн тохиолдолд тэр энерги цагаан болчихж байгаа. Өөрөөр хэлбэл үнэн хүний энерги цагаан байна л гэсэн үг. Худалч хүний энерги хар байна л гэсэн үг. Худал уран хүний энерги хар байна гэсэн үг. Заяа тавилан хар байна гэсэн үг. Тэгэхээр энэ дотор буй бүхэн гадна буй хүчээр хүний дотор талд ямар мэдээлэл байна? Үнэн мэдээлэл байгаад үннийг л татчихна. Худал мэдээлэл байгаад худалтай л нөгөө ижил мэдээлүүд таталцдаг байлаар худалтай л таталцсан. Тэгэхээр худал хуурмаг хүн худал хуурмагтаа дурлана. Худал хуурмаг хүн худал хуурмагтаа таалагдана. Үнэн хүн үнэндээ татагдана. Үнэн хүн үнэндээ таалагдана ч гэдэг юм. Гэтэл энд нэг жоохон хүүхэд гүйж явъя. Бит хоёр энд санаандгүй яриа сууж итэл би нэг эвгүй хараал хэлчихэд хэрвээ тэр хүүхдийн дотор таагүй мэдээлэл байгаа бол тэр хүүхд тэр хараалыг зүгээр тэргээр анхаараагүй гүйж явахдаа тогтоог авчихна. Хэрвээ тэр хүүхдийн дотор нь үнэн зөв сайн мэдээлэл байгаа бол тэр хүүхд авахгүй тогтоохгүй. Тэгэхээр бид нар нэг юм муу үгийг амархан тогтоогоод их сургуульд очиж хэлжээл заалахаар балбуулаад одоо сурж өгдөггүй удаан сурдаг эн чинь тэр дотор нь тийм л юм татах юм байхгүй. Тэгээд нэг ийм үг байдаг штэ. Хүний ярианаас, телевизээс, мэдээнээс, сошиалоос бид нар ер нь ингээд яг хүссэн үгээл олж сонсдог. Хүссэн үгээл олж уншдаг гэж. Хажуугаар нь зөндөө юм явж хат тэрийг хайчгаа зөвхөн өөрийнхөө л ойлгодог, өөрийнхөө л тэрийг барьж авдаг. Яг тэр нөгөө чиний дотор тэр мэдээлүүд байгаа учраас тэр. Жишээ нь би одоо ингээд нэг том физикчийн лекцэн суулаад тэр цул физикээр нь чиний нойр хүрнэ. Ягаад гэвэл чиний дотор физикийн мэдээлэл байхгүй учраас. Гэтэл сэтгүүл зүйн том лекцэн суухад зүгээр ингээд цаг яаж өнгөрснгийг мэдэхгүй. Ягаад гэвэл чиний дотор тэр сэтгүүл зүйн мэдээлэлүүд байгаа учраас ингээд таталцаал. Тэгэхээр одоо энэ зүгээр л энийг л ойлгочих хэрэгтэй байхгүй. Амьдралын бүх юмыг тайлаад өгч. Хэн хэнтэйгээ уулзах уу, хэн хэний үр хөвгт болох уу, хэн хэний хань ижил болох уу, хэн хэний найз нөхд болох уу, хэн зовх уу, жарах уу гэдгийг энэ ижил мэдээлүүд таталцдаг хууль, эсрэг мэдээлүүд түлхэлдэг хууль шийдэдэг байгаа.
Энийг ч одоо дэлхийн нийтийн сүүлийн үед одоо ер нь л энэ энерги, бясалгал, за тэгэл одоо нөгөө эрчим тий. Эрчим энерги гэдэг юм ялангуяа энэ Европ руу маш их түгээн дэлгэрж байна гэж одоо Европтойгоо монголчууд ирээд одоо ярьдаг юм л тэр болно шүү дээ. Хөөе одоо нөгөө бидний тэр нөгөө эрчим энерги ерөөсө тийм юм руу л одоо дэлхийн нийтээр шуурж байна. Энэ нүдэнд харагч гарт баригдаж шүдэнд тазагддаг энэ материалыг бодит материуд чинь орчлонгийн 4.6%, цаад 94.6%-ийн энерги мэдээлэл эзэлж байна. Энерги мэдээлэл эзэлж байна. Хар энерги гэдэг зүйл 72%-ийг эзэлж байна. Ингээд ярихаар бид хүсээгүй. Энэ өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн чи өөрөө 5D биш 7D, 9D, 11D рүү дээр оршоод байна шүү дээ. 3D тэрний чинь өчүүхэн хэсгийг эзлээд байна шүү дээ. Тэгэхээр орчлон ертөнц өөрөө бүхэлдээ энэ одоо бидний мэдхгүй тэр 7D-гээс цааш хэмжээст оршиж байна. Гэтэл бид нар ингээд 3D төвшөнд байгаад ахаар болохгүй. Тэгэхээр тэр 3D-гээс 3D гэдэг чинь матери, тэгэл 4D болохоор энерги, 5D болохоор мэдээлэл рүү ороод ирнэ. Ингээд 7D-гээс цааш оюун болоод ирнэ. Ингэхэр чинь яах юм, бид нар үсээгүй тэр орчлон ертөнцийн жамыг дагаж бид нар тэр энэ 3D гэдэг чинь энэ орчлонгийн жорлон байгаа байхгүй. Энэ дотор суугаад байж болохгүй шүү дээ. Бид нар дараагийн тэр давхрууд руу дээд хэмжээс рүү бид нар дэвших хэрэгтэй, оршихуун нүүдэл хийх хэрэгтэй. Энийг чинь ингэж 3D-гээс 4D, 4D-гээс 5D дээшээ ингээ 9D, 10D, 13D рүү шилжиж байгаа. Энийг ч л монголчууд нүүдэл гэсэн байна. Түүнээс хаваржаа, намаржаа тойроод буудгийг нүүдэл гээгүй байна. Энэ алтан дээд гэрээн дотор, энэ монгол суугаан дотор нүүдэл гэж энийг хэлж байна. Оршихуун 3 том хэмжээсийг тэмдэглэж байна. Бидний харьцангуй үнэн гэж ярьдаг зүйл бол 3D хэмжээс матери. Бидний туйлын үнэн гэж ярьдаг зүйл бол 7D хэмжээс энерги. Бидний 13D хэмжээс гэж ярьдаг зүйл бол мэдээлэл, оюун санаа. Энэ гурыг л тодорхой. Тэгээд тэр 13D чинь энэ манай галактикийн төвшөнд мөнхийн үнэн байна. Тэгэхээр тэр юм матери хэлбэрээр матери махан биеэр мөнхөрдөг. Тэр бид нар үхээд явхад бидний амьдралын мэдээлэл үлддэг. Энерги хадгалагдах хууль гэж байдаг. Гэтэл энерги төрүүн би хэллээ дотроо мэдээлэл агуулдаг. Тэгээ агуулж байгаа мэдээллийнхэн одоо утгаас, үнэн худлаас хамаарат тэр энерги тодорхойлогддог. Тэгвэл бид нар ийм махан бие үхээд өгөхөд бидний амьдралын мэдээлэл үлдэнэ. Тэр мэдээлэл яадаг вэхээр орчлонгийн нэг цэг дээр төвлөрж байна. Энэ бол мөнх оршихуй байна. Энэ мэдээлэл хадгалагдах хуулиар энэ хязгаарч устж өгөө болтгоо. Энэ мөнх оршихуй. Энийг Чингис хаан таниад мөнх тэнгэр гэд нэрлэлсэн байна. Тэгэд тэр мөнх тэнгэрийн ивэл хүчийг аваад мөнхийн үнний ивэл хүчийг аваад ингээд энэ нүүдлийн соёлыг тогтооход их Монголыг хүчрхжүүлсэн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө баттхан миний одоо ингээд олон жил судлаад ярьсан юм аа. Энийг тэнгэр ярьсан тэнэгч гэдэг юм. Энийг галзуу авгаач гэдэг юм. Үгүй ээ. Өнөөдөр үнэнд үзэгч. Өнөөдөр яг таны одоо олон жилийн өмнө ярьжсэн юмнууд чи тэр үед хүмүүс ойлгохгүй. Юу энерги, мэдээлэл, юу тэнгэр те ингэж ярьдаг. Тэр үедээ харьцуулбал гэхдээ шал өөр болчихсныг та бас анзарч байгаа. Тий, ягаад тэгэхээр би одоо л мэдчихэж байна. Та төрүүлээд яваад ирсэн баг. Яг би жоохон төрүүлсэн байгаа байхгүй. Ягаад тэгэхээр тэр наран дээр болж байгаа олон тесрэлтүүд. Би хэллээ шүү дээ. 20 жилд болдог тесрэлт 3 жил болцсон. Тэр тусмаа сая 3 сараас хойш 7 сар хүртэл бүр 4 том тесрэлт болцсон. Энэ тесрэлтүүдээс гарч байгаа энерги дэлхий дээр ирээд амьтдын оюун ухаанд шингээд тэгээд тэр оюун санааг нь идэвхжүүлээд байгаа байхгүй юу? Тэр 5D рүү 4D 5D рүү шилжүүлээд байгаа байхгүй. Өөрөөр хэлэх юм бол хуучин ийм энергитэй байсан бол тэр наран дээрх энергийг аваад хүний энерги ингээд төвшөө ахиад байгаа. Тэр хэрээрээ ухамсарлах нь өөр болоод байгаа. Тэгээд 5D рүү 4D рүү 5D рүү ухамсарна шилжээд байгаа. Гэтэл шилжихгүй үлдээд байгаа нөхдүүд байна шүү дээ. Тийм. Яг нь ер нь бидний нөгөө монголчуудын нийтлэг нэг юм нь бүр их л улам их л оюун санааны доройтолд ороод их л уур бухимдалтай хэлж байгаа үг хийж байгаа үйлдэл нь те хоорондоо одоо тэрсэлцэн, зодолцсон, нүдэлцэн, хараал өрөөл урсгасан тийм харамсалтай. Тэгээд одоо тэрийг харахаар пэнч одоо хөгжиж явах хэвээр заримдаа одоо бүр улам тэнэг болоод улам одоо ухамсаргүй дорой болоод яваад байгаа юм шиг бас. Энэ чинь бол одоо нөгөө Америкчүүдийн хэлдгээр бол шүүлт. Одоо яагаад тэгэхээр
энэ олон ингээд янз бүрийн амин чанартай хүмүүс эдий чинь тэр 5 дээр үе шилжүүл хэнийг шилжих одоо конкурс явж гин гэсэн үг. Яэш явж гин гэсэн үг. Тэгээ их сургуультын орхын гэдгийг шалгадаг шиг 5 дээр үе хэн шилжиж амьдрах юм, үргэлжилж амьдрах юм. 3 дээрээ дуусах юм уу, бүр 5 руу унах юм уу гэдгийг л шалгаад байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд борооны дараах мөөх шиг ингээд арзалцаж гарч ирээд тэгээд энэ шалгахын тулд тэр наран дээрээс гэрлийн энерги өгчөнгүүд тэр энерги чи ирээд нөгөө сүнснийх нь оюуных нь энергиудыг ингээд нэмэгдүүлээд өдөөлтөнд оруулаад ирэхээр нөгөө хүний доторх жинхэнэ мөн чанар амин чанар нь гарч ирээд тэгээ араатнараа авирлаад адгууснараа авирлаад хүн нь хүнээрээ ялгараад тэгээ чөтгөрөөр ялгараад ингээд байгаа байхгүй. Гэхдээ одоо тийм шилжилт болж байгаа тохиолдолд бас нэг өсөндө бас ирээдүйд жоохон гэрэл гэгээтэй юм шиг бас өөрчлөгдөх нь хүмүүс гэгэрхэл рүүгээ явж гин тэ сайн тал руугаа ингээд бас шилжилтийг хийж байгаа бол бидний одоо хамгийн их санаа зовдөг юм бол одоо энэ үр хөвгт маань ямар нийгэмд амьдрах болол шүү дээ. Энэ дээр бас нэлээд сайхан надад бол сонсоход сайхан. Тий, бидний одоо хамгийн их зовж байгаа юм өөрийгөө хөсөл өөр хөвгтэй улс орноо энэ Монголыг яаж үлдээч саяхан одоо тэр сошиалд нэг жоохон дунд сургууль явах миний ээж аавын үеийнхний л үлдээж өгсөн нийгэм үнэн шүү дээ. 50 60 70-аад оныхны л бүтээсэн 90 оноос хойш бүтээсэн нийгэм өнөөдөр энэ. Гэтэл нөгөө талд нь 50 60 70-аад оныханд үнэхээр энэ Монголыг одоо зөв хөгжүүлээд аваа явчих тийм оюуны потенциалгүй тийм гарч идэлгүй байсан юм уу гэвэл үгүй байхгүй. Ягаад гэвэл байсан. Одоо надаас ихсүүлээд өөрөөс ч ихсүүлээд зөндөө байсан. Монголын төлөө одоо 90 оноос хойш тэмцэж ирсэн үеийн тэмцэгч нар байсан. Эх орончид байсан. Юу гэж цолсон бүгдийн цээжээ дэлдэг. Тэ? Попод. Гэхдээ энэ үе чи өнгөрч байна хөөе. Яагаад тэгэхээр тэд нар дандаа 3 дийдээ үлдсэн байхгүй. Гэтэл эн чин 5 дээр үе шилжилтэнд бэлтгэгдэлтэй ухамсараа бэлд. Хэрвээ чи наран дээрээс ирж байгаа энерги хэнийг ч ялахгүй өгж байгаа. Нарны гэрлэр цацрагаар дамжаад. Чи тэрийг авч ухамсараа өсөж чадахгүй бол чи амьд хүний төрөл биш. Чи дараагийн төрөлд амьсгал ураагаал чи дараагийн дээр амьтныхаа юу адгуусныхаа юу чөтгөрийнхөө төрөл рүү явна. Тэгэхээр хүний төрөлд үлдэх гэж байгаа бол чи өөрийгөө өөрчил. Шинчил энэ шин цагт өөрийгөө бэлд. Дунд сургуулийн ахлахангийн хүүхдүүд их сургуульд орох гээд өөрийгөө яашд бэлддэг шиг бэлдэх хэрэгтэй байхгүй. Тий. Одоо тэгээд нөгөө нэг хэсэг бол одоо эрдэм номтой хүмүүс ялангуяа нөгөө номтой хүн нохоо мэд үзэгдэх цаг болж байгаа гэж сүүн цагийн богдод лүндэнд буудаг шиг нэг тийм эрдэм номоос илүүтэй одоо тийм арга залтай хүмүүс нь дээшээ гарч ирдэг те тэр хүмүүс удирддаг ийм зүйл рүү явлаа штэ. Тэгээд одоо бол бас энэ өөрчлөлтөөр энэ ер нь өөрчлөгдөх үү? Нэг өсөндөө байранд авчиж. Тий. Өөрөөр хэлэх юм бол тэр богдын лүндэн үнэн. Дээр нь одоо миний олж уншиж судалснаар бол богдын лүндэнгээс гадна зөндөө лүндэн байна. Ялангуяа манай энэ алтан дээд гэрээ бол бүр тэнгэрийн лүндэн. Энэ тэгтээ тэнгэртэй бүр мөнх тэнгэрийн лүндэн. Энэ судар тэр чигээрээ лүндэн баггүй. Яг өнөөдөр болох энэ бүх юмыг бүр тоочоо хэлсэн. Бүр улс төр нийгэм, эдийн засаг, хүний оршихуй, амьдрах уу, хүний сэтгэл зүй, оюун сан бүр төрөл болгоноор нь хэлсэн. За тэгээд хамгийн гол нь лүндэн бол лүндэн л байдаг. Зүгээр ингэнэ л гэдгийг хэлдэг. Хамгийн гол нь алтан дээд гэрээ сударт энээс яаж гарах уу гэдэг гарцын заасан. Тэрүүгээр бүр даваа байхгүй. За яаж гарах гэж. Тий. За тэгэхээр эхлээд лүндэнгээ яриад. Өнөөдөр бол үнэхээр одоо тэгээ энэ дотор хэлснээр бол одоо эрдэмтэй хүн одоо илүүд үзэгдэж. Монхог хүн орой залар. Тэ одоо өнөөдөр яг л тийм байгаа. За айл гэрийн оройдч, нийгмийн оройдч, салбаруудын оройдч, төрүүдийн оройдч бүгд тэр чигтэл дандаа мөнхгүй сууж. За дахиад дээр нь яаж юм нэхэр нөгөө Монгол төрч ёсны уламжлалаар бол энэ чинь хамгийн ухаалаг, хамгийн оюунлаг хэсэг нь тэр дээдэлтэй гарах хэрэгтэй. Тийм шүү. Тэгэхээр энэ лүндэн энэ юмнуудыг чинь бол биднээс бол юу гэж үздэг байсан гэхээр бидрийг бол юу гэж хэлсэн гэхээр зэрэг энийг баахан ид шид ярьсан. Ид шидэнд итгэсэн угаарсагтангууд. Гэтэл өнөөдөр энэ та хоёрын ярилцлага ихнээс энэ хүртэл ярьсан зүйл. Өнөөдрийн энэ 5D хэмжээс энэ энерги мэдээллийн хууль, энерги мэдээллийн төвчний оршихуй амьдрал, нийгэмшил, иргэншил энэ бүхэн чинь бол хөссөн үсээгөө тэрлүүл бидрийг хөтөлж байна. Бүр зам зүгийг луужин шиг зааж байна. Би яагаад ингэж хэлж байгаа юм гэхээр энэ физикт нэг ийм
виртуал бөөмс гэдэг ойлголт байдаг. Тэгээд гэрлийн харилцан үйлчлэлийн дундаас бий болдог тийм виртуал бөөм. Виртуал бөөм гэхээр өнөөдөр баг хүн болгон мэдж байгаа. Ямар ч маскгүй, нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй. Тийм бөөм. Өөрөөр хэлбэл хоос юм. За тэгвэл одоо энэ виртуал бөөм гэдэг би бол хувьдаа бол сүнс гэж ойлгодог. За оюуны ийм бөөм байна гэж үзэж байгаа. За тэгэнгүүт энэ бөөмийг бол зөвхөн одоо онлоор нийцсэн байсан. Онлоор баталсан байсан ийм бөөм байна гэдэг. Тэгсэн чинь сая одоо 2 сарын өмнө эрдэмтэд, физикийн эрдэмтэд яасан гэхээр энэ виртуал бөөмс бодит материалд үйлчилж нөлөө үзүүлж чадж байгааг бүр туршлагаар баталсан. Бүр энерги импульс дамжуулж байгааг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр за би нэг уншижсэн одоогийн гандан тэгшлэнгийн хийдийн суурин дээр цанж гэж нэг жижиг хийд байж байгаад энэтхгийн нэг том лам ирээд энэ цанж хийдийн хамтаа ингээд ном хаялцсан. Тэгээ хоёулаа ингээд хийдийн гадаа зогсож байгаа. Тэр хийдийн цанж хийдийн ийм уртлын дугуй баг нь бас тэр 20 м-ийн хол зайнаас гараа хэдхэн ингээд тэр багны тэр дугуй багныг хуваацсан гэж байгаа. Их бүдүүн. Одоо өөрөөр хэлбэл тэр баганд хүрэхгүйгээр хоосноор үл. Эн чинь сая энэ байхгүй. Хоосон энэ виртуал бөөм бодит материалд нөлөөлж чадаад байна шүү дээ. Өстө нэг эд шид гэдэг. Эд шид чинь энэ байхгүй. Эд гэдэг нь биеийн хүч, булчингийн хүч. Шид гэдэг нь оюуны хүч. Ингэж харуулж байгаа. Тэгвэл энэ эд шид чинь өнөөдөр зөвхөн шашинд байдаг, зөвхөн шашны мяндагтнууд одоо лам бөөд байдаг биш. Эн чинь юунд давхар байна шүү дээ. Шинжлэх ухаанд ороод ирж байна. Батлагдаад ороод ирж байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй энэ 3D-гээс цааших энерги мэдээллийн ертөнцид бодож сэтгэж шийдэж үйлдэж амьдрах энэ юм бидний ирээдүй болж орж ирж байгаа. Энэ шинжлэх ухаанд бидрийг хөдөлдөг юм бол хөдөлтөх нь үнэн юм бол. За тэгэнгүүт яг тэр та бит хоёрын яриад байгаа. Тэр 3D төвшөнд сэтгэж байгаа хүмүүс чинь нөгөө мунхгуудаа дээш нь залаад. Нөгөө ийм оюуны чадaltaй бядтай шидтэнүүдээ уруу нь хайж байгаа байхгүй. Уруу нь хайж байгаа. Яагаад тэгэхээр энэний учрыг би бас судалгааныхаа явцад оллоо. Нөгөө ижил мэдээлүүд таталцдаг хуулиар дахиад тэр яригдана. Ижил мэдээлүүд таталцдаг хуулиар нөгөө мунхаг хүний чинь дотор худлаа буруу мэдээлэл байгаа шүү. Тэгэхээр худлаа ярьж байгаа хүн тэр хоёр хооронд контакт үүснэ. Худлаа ярьж байгаа хүн тэрэнд таалагдана. Худлаа ярьж байгаа хүний юм үнэн юм шиг тэр мунхаг хүнд санагдана. Дотор нь үнэн мэдээл байгаа, мэдлэг боловсралтай ухаалаг сэхэлэг хэсгийн дотор болвол тийм хүнд бол үнэн ярьж байгаа хүний үг үнэн санагдана. Үнэн ярьж байгаа хүн таалагдана, тэрэнд татагдана, тэрийг сонгоно. Тэгэхээр чин баттхан одоо нийгэм ойлгох гэж эхэлж байгаа энэ сая яриад байгаа энэ энерги мэдээллийн оршихуг тийм ээ. Би одоо 10 20 жилийн өмнө ярихаар чин тэр мунхаг хүнд би тэнэг л харагдахаас яа. Галзуу шизон харагдахаас яах. Тэгэхээр энэ цөвөн цаг гэдэг чинь энийг л хэлээд байгаа. Ухаантнууд нь доор явж, мунхгууд нь дээр гарч, дахиад дээр нь бидний өгд эцсийн хүчрхэг үед ухаантнууд нь төрдөө илгээгдэж төрдөө одоо зүтгэжсэн бол өнөөдөр тэнгүүд нь тэр дээр очиод мөнхгүүд нь одоо төрийг удирдаад ингээд ийм учраас цөвөн цаг гэж энэ доор явах нь дээр гарч дээр явах нь доор сууж худлан үнэн болж үнэн худал болж ингэж юм өөрчлөгдөж тэгээд ард түмэн худалд нь итгэдэг, худалд нь татагддаг, худлын сонгодог үнэн тэнд үнгүүдэж хоцордог. Энийг чинь цөвөн цаг гэдэг юм бэл. Тэгэхээр энэ цөвөн цагаас л хүн төрлөختнийг аврах гэж өнөөдөр энэ орчлон ертөнцөөс энэ оршихуун шилжилтийг хийж гэн тэрийгэ нараар дамжуулж тэр их гэрлийн энергиэр өөрөө бидэрт гар өрөхгүй шүү дээ. Зүгээр л тэр энергиудыг явуулаад нарыг теслээл их. Тэгээ нар яагаад тесрээд байгаа юм? Нар ингээ хэвэн байгаа бол тесрэхгүй шүү дээ. Цай хоол буцалгаараа яагаад дэвэрдэг юм? Буцлаад энерги нь халаад энерги нь хэсгэрээ дэвэрдэг байхгүй. Яг тэр шиг нар яагаад тесрээд байгаа ойрхон гэхээр тэр наран дээр цаанаас ирж байгаа энерги нь гэрлийн энерги нь ихсээд байгаа учраас нар тэрийгэ даахгүй тесрээд гадагшлуулаад байгаа байхгүй. Тэгэхээр мөнх тэнгэр энийг чинь цаанаас нь ингээ хийгээд. Тэгэхээр энэ орчлон хорвооч ухаантай, удирдлагатай, өөрийгөө зохион байгуулж удирдах хаана хэн болохгүй байна. Өнөөдөр Монголын төр тэнд байгаа дорж гэмт хэрэг хийчих шүүхээр ялал тэнд байгаа цэцгээ хүн хуурчиж гэдэг тагаатай адилхан
хянаж чадж байгаатай адилхан мөнх тэнгэр гэдэг орчлонгийн оюун ухаан энэ орчлонд байгаа бүх зүйлийг хянаад цаанаас нь удирдах зохицуулж биднэрт ирж гар хүрэхгүй, бидэрт харагдахгүй гэвч энерги мэдээлэлээр дамжуулаад хийчих. Нөгөө үүдлийн үр нь Үйл өөрөө хойлогдчих чинь энэ байхгүй. Тий. Тэгэхээр зэрэг нөгөө секрет гээл ном хэдэн жилийн өмнө гараад шуугуулаад байсан. Тэгсэн чинь тэр секретийн чинь яг энэ ижил мэдээл талстдаг уйлыг мэдчихсэн манай өгдөж амны бэлгээс ашиг юм бэл. Санаа сайн бол сая энэ виртуал бомсор те чи бэлэг оюунаараа юуг бодож хүсэж дуудаж чадна тэр юм бодитоор чамд орж ирдэг. Тэгэхээр амны бэлэг гэдэг нь тэр мэдээлэл хэлж шээ. Амаар гарч байгаа энерги мэдээлэл. Аштын бэлэг гэдэг нь тэр юм бодитоор орж ирэхийг хэлж шээ. Ингээд манай өгдөөц бол энэ бүхнээс харахад яалтч байхгүй өнөөдрийн энэ квант физикийн шинжилгээ ухаан квант физикийн хөгжлийн төвшөнд хүрсэн танин мэдхүйтэй байж тийм төвшөндөө энэ ардын зөрчсөн үг мөг энэ бүх юмыг үлдээгээд энэ ёс Монголын ёс заншил ёс бэлэгдэл ёс болгоныг үлдээсэн байна. Түрүүний тэр нөгөө ямар ард түмэн байна тийм төр байна гэдэг чинь яг түрүүний нөгөө мунхаг өөрсдөө юм худал мэдээлэлтэй учраас худлаа хүмүүсийг сонгодог гэдэг чинь л нөгөө ямар төр байна ямар ард түмэн байна тийм төр байна гэдэг чинь яг тэр өөрөөр хэлбэл төр хаанаас байгуулагдаж байгаа юм? Ард түмнээс байгуулагдаж байгаа. Төрийг их сурвалж нь ард түмэн. Тэгэхээр ард түмэн ямар байна? Төр нь тийм байна. Тэгэхээр энэ ард түмэн өөрөө 90 оноос хойш задарсан, задгаарсан, завхарсан, худал хуурмаг болсон, ашиг онжоо айгч болсон, мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй болсон, урвдаг, шарвдаг болсон, худалдаг. Энийг бодит үр дүн 90 оноос хойш тогтож байгаа төр. Одоо хаашаага бүр л дортоод байна шүү. Тэгэхээр бид хүссэн хүсээгүй энэ ухамсар оюун нэг бол энергийн төвшөнд буюу тэр хэмжээ сагсан төвшөнд төлөвшүүлэхээс өөр аргагүй болчих واخгүй. Түрүүний алтан дээд өмнөний аялалганд яг тэгээд одоо энэ цөөн цагийг хэрхэн гэтлэх эндээс гарах арга замыг ер нь юу гэж үзсэн байдгийг хэр удаа үргэлжилдгийг тэр цөөн цаг нь ер нь алтан дээдгээр би түрүүн хэллээ систем гэж. Тэгсэн. Атмаас ахуулаад орчлын ертөнц хүртэл одоо бүх юм ганцаараа оршдог. Шувууд сүргээрээ оршин, амьтад сүргээрээ оршин, ургамал сүргээрээ ургана, мал амьтан сүргээрээ байна, бид нар сүргээрээ амьдарч байна. Одоо Монгол улс гэдэг чинь нэг л сүрэг. Тэгээд дэлхийг хүндрэлтэн гэдэг чинь нэг сүрэг. Тэгэхээр ерөөсөө сүргээс гадна Робинсон Крузош ганцаараа амьдардаг хинч байхгүй. Өөрөөр хэлэх юм бол орчлын ертөнц өөрөө ийм 5D оршихуун 5D хэмжээст бүтээгдсэн байгаа байхгүй. Бүх юм ийм хамтын нэгдмэл холбоотой экосистем гэдэг чинь. Одоо энэ физикт квант холбоос гэж нэг үзэгдэл байдаг. Гэт хоёр бөөмийг бүр хоорондоо бүр төсөөлшгүй одоо орчлон ертөнцийн хоёр захад байгаа. Орчлын ертөнцийн хоёр захад байгаа хоёр бөөм квант холбоостой хоёр бөөмийг нэгийг ялгүй өөрчлөхөд нөгөөх нь яг зэрэг өөрчлөлт орж идэг. Тэгэхээр нэгэнд нь өгж байгаа орж байгаа өөрчлөлт мэдээллийн өөрчлөлт нөгөө талд нь яг адилхан хүрч идэг. Ингэж ийм нэг толбоосоор орчлын ертөнц холбогдсон байгаа. Гэтэл бид нар ганцаараа би бүгдээрээ нэг том эгонууд. Гэтэл уг нь эко юу? Бүгдээрээ алив чи минь наашир би минь наашир алив бүгдээрээ хамтраа нэгдэ. За яах вэ? Ямар өөгүй хүн байх биш тэр жижиг алдааг орхич гэдэг юм. Ингээд гоё юм нэгдмэл нэг экосистем бол. Тэгээд энэ атмаас ахуулаад хамгийн жижиг оршихуун систем бол атом. За тэгэл тэрнээс цааш молекул бодис ингээл яваал тэгэл орчлын ертөнц хүртэл энэ хорвоод байгаа бүх юм систем. За тэгвэл тэр системийг дотроос орчлын ертөнц гэдэг том системийн доторх дараагийн систем нь галактик. Галактикийг манай өгдөөц таньчих. Сүн зам галактик манай монголчуудын хэлдгээр тэнгэрийн зааз галактикийг таньчих. За тэгээд энэ галактикуудын дотор оршихуун ямар одоо хууль үйлчлэлтгийг тогтоогоод тэр нь 3 онолоор илэрхийлж. Гэрийн онол, мон онол, уйлгын онол. За энэ 3 онолоороо хүн ёс, шудраг ёс, ардчилсан ёс гэдэг 3 ёсыг тогтоочч. Одоо Монгол улсын их сургуульд чэжэд элдэгч нар одоо монголчууд ардчлалыг тогтоосон энэ төргийн солиороод гэдэг одоо над мадыг нэр заахгүй ч гэсэн илээ зогсож байгаа багш нар байна шүү дээ.
Тэгээд тэд нар бол 3D-ээс гараагүй. Би бол 5D биш 6 7D төвшөнд судалгаа хийж байгаа юм байхгүй. Олон жил явж. Тэгэхээр гэрээ онол мон онол уйлгын онолгорвар хүн ёс. Буюу одоо хүнлэг ёс гэдэг юм буруу яриад байгаа юм. Яг манай энэ онолоор бол хүн ёс. Тэгээд хүнийг нэгдүгээр тавьдаг. Бүх юм хүн төвтэй байдаг. Энэ хүн ёс. За тэгээд хоёрдугаарт нь бол шудраг ёс. Шудраг ёс гэдэг чинь адил тэгш үйлчилгээ. Гуравт нь арчилсан ёс. Хамтын бүх улс төр хамтын, нийгэм хамтын, эдийн засаг хамтын, оршихуй хамтын, амьдрал хамтын, амжилт хамтын. Үр дүн хамтын. За энэ арчилсан ёс. Энэ гурыг тогтоож байна. За энэ гурван ёс гэдэг чинь жам гэдэг төрөн ярьсан. Жам гэдэг чинь мөнхийн үнэн буюу түгээмэл хууль гэж ярьсан. За тэгвэл энэ түгээмэл хууль учраас бүх ард түмэнд тэгшин үүрнэ. За ийм учраас энэ гурван ёсыг тогтоогоод гурван жамыг тогтоосон энэ амьдралыг нийхэм гэж байна. Нийгэм биш, нийхэм. Нийхэм гэвэл нийтээрээ гэмтэн болох тогтолцоо. Тэгээ өнөөдөр бид нар бүгд гэмтээ. Биендээ өвчтөө энэ гэм мөн. Одоо банкн дөртөө энэ гэм мөн. Ингээд. За ингээд гэмтэн болох. Тэгвэл энэ гурван ёс, гурван жамыг тогтоосноор нийхэм гэдэг тогтолцоо бий болж байгаа. Нийхэм гэдэг нь нийтээрээ хэмтэй амьдрах тогтолцоо. Нийтийн хэм ёс л гэсэн үг шүү. Үгүй, нийтийн хэм ёс биш. Нийтээрээ яг нь нийтийн хэм ёс нэг утга нь мөн. Тэгвэл нийтээрээ хэмтэй орших тогтолцоо гэж. За тэгвэл хэм гэж юу юм бэ гэдгийг тодруулахын тулд энд хэлж байна. Аливаа юмны хэмжээ дутвал гэм болдог. Аливаа юмны хэмжээ хэтрүүл зэм болдог. Аливаа юмны хэмжээ яг тааруул хэм болдог гэж. За тэгэхээр хэмжээ дутахаар гэм буюу зовлон болт юм байна. Хэмжээ ихтгэхэр зэм буюу ял шийтгэл болт юм байна. Хэмжээ таарахаар хэм буюу үр дүн өр өгөөж болт юм байна. Тэгвэл нийтээрээ хэмтэй амьдрах тогтолцоо гэдэг чинь нийтээрээ сайн сайхан амьдрах тогтолцоо. Энэ. За тэгтэл чинь тэр нийхэм гэдэг чинь нийгмийг байгуулснаар 3 онолоор 3 ёс буюу жамыг тогтоогоод нийгмийг нийтээрээ хэмтэй амьдрах тогтолцоог бий болгоод ирэхээр амьдралын 108-ын төвшин сайхан үүсдэг. Нийгэм гэдэг нь амьдралын 108-ын төвшин сайхан. 108-ын төвшин сайхнаар чи бид нар цадна. Энийг л нийтийн хэм гэдэг юм байна. Энэ амьдралын 108-ын төвшин сайхныг л нийтийн хэм гэдэг юм байна. Гэтэл өнөөдөр хэдэн ядуу амьдарч байна, хэдэн баян амьдарч байна, хэдэн өвчмөдтэй байна, хэдэн эрүүл байна. Нийтийн хэм биш байхгүй. Нийтийн гэм байхгүй гэж. Шоронд байгаанууд нь бүр нийтийн зэмтэй сууж байгаа. Бид тэдрийг хамгаалж чадаагүй. Нийтийн зэм. За ингээ явж байна. Тэгэхээр нийхэм гэд. Тэгэхээр энэ арчил гэдгийг чинь заяа манай өвг дээц арчил гэдэг үгээр биш. Энэ арчил гэдэг үг чинь арга ядсан үг юм байна. Хөөхий нөгөө ардаа төрөө засгаа оршихуугаа хамтын болгож чадаагүй хүмүүсийн л одоо нэгэн хүний хааны юу болгоцоход тэгээд тэрийг ардчилж ардад түгээж одоо хувьчлан гэдэг шиг ардчилж их мэдлийн ард. Тий энийг ядсан үг юм байна. Манай үг дээц энэ арчлалын чинь тогтолцоог нийгэм амьдралын 108-ын төвшин сайхан гэдгээр айл 13 дугаар зуун тогтоогоод тэр амьдралын 108-ын төвшин сайхан чинь л нүүдлийн соёл юм байна. Ингээд нүүдлийн иргэншил юм байна. Ингээд тогтоочч. За тэгвэл энэ Монгол арчил гэдэг ном байгаа үз. Энэ арчлын эрэлт гэдэг ном би 12 онд бичсэн. 2012 онд. Энэ би Америк арчлыг нийгмийн салбар болгоноос хайгаад олоогүйгээ бичсэн. Тэгээд дараа нь би байгалаас арчлаа гэсэн. Манай энэ алтан дэдгэрээс манай өвг дээдс байгалийн арчлыг дээр тулгуурлаж, байгалийн системүүдийн арчил дээр тулгуурлаж, нийгмийн арчил тогтоосныг ойлгоод энийг энд бичсэн. Тэгээд дараагаар нь Монгол арчил 13 дугаар зуун тогтоосон. Чингис хааны тогтоосон. Нийхэм буюу амьдралын 108-ын төвшин сайхан гэдгээр тогтоосон энэ арчлыг энд бичсэн. За ингээд энэ номнууд айл 12 онд ингээд 19 онд ингээд гарцсан. Тэгэхээр өнөөдөр энэ арчил чинь буруу байна. Яагаад би буруу гэж байгаа юм гэхээр сая би жинхэнэ арчил ямар байх ёстойг ярьчлаа. Системийн арчил байх юм байна. Системийн арчил буюу нийтийн арчил. Ардикал арчил гэж энэ улс төрийн шинжилгээ ухаанд нэрлэж байна. Гэтэл амьдрал дээр юу хэрэгцсэн гэхээр либерал арчил хэрэгцсэн. Либерал арчил гэдэг нь хувь хүний эрх чөлөө.
Системийн арчил гэдэг чинь нийтийн буюу нийтийн эрх ашиг нэгдүгээр тавигддаг. Гэтэл либерал арчлаар тэр системийг бүрдүүлж байгаа нэг нөхрийн эрх ашиг нэгдүгээр тавигддаг. Тэгээд энэ өмч ховчил мовчил энэ бүх юм чинь заа юу. Нөгөө системийг бүрдүүлж байгаа нэг нөхрийн төлөө ажиллаад ахаар систем нь хаягдаад яг манай Монгол улс шиг өнөөдрийн улс шиг ингэж байгаа хүмүүс тий тасраад алга болсон. Тэгэхээр ер нь ингээ харахаар либералын эрийн үе өнгөрчөж. Ер нь либералын эрийн үе дуусч байна. Өөрөөр хэлбэл одоо тэгээ энэ алтан дэдгээрээ суухан дотор хэлж шít. Мянган сэтгэхгүй байвч нийт архинд өдөрт болно. Өөрөөр хэлбэл системийн эрх ашиг, артикал арчил гэж ингэж хэрэгжнэ гэдгийг хэлээд өгч байгаа. Гэтэл одоо өнөөдөр ингээд нэг айл нэг өрх гэр гэдэг чинь 6 ам бүлтэй нэг өрх гэр гэдэг чинь нэг систем мөн. Гэтэл тэр айл 6 ам бүлийнхээ нийтийн хүлээн зөвшөөрөл нийтийн эрх ашигыг барьж шийдвэр гаргаж явах хэрэгтэй болохоос тэнд байгаа нэг отхон эрх хүүгийн төлөө юм уу нэг ганц 4 хүүтэй нэг айл нэг охинтой айл өгөхөд ганц охины эрх ашигыг барьж шийдвэр гаргаж болохгүй болчихсон. Тэгэхээр хувь хүний эрх чөлөө яриад ахаар өнөөдөр монголч тэр дэлхийч тэр Монголын сүүлийн 35 жил хуулсан дэлхийн тэр арчилч тэр ингээд либерал арчил. Өөрөөр хэлбэл системийг бүрдүүлж байгаа эсгүүдийн эрх ашигыг нэгдүгээр тавиад системээ орхичод байгаа учраас систем нь бутраад байгаа. Тэгэхээр хувь хүмүүс эрх чөлөөтэй юу дуртайгаа хийж болж гин, хүн алж болж гин, хүрээ талж болж гин, ялхсыг хүчрхийлж болж гин. Гэвч улс орон сүрээд байна шүү дээ. Өнөөдөр би гэртээ сайхан амьдраад 108-ын төвшин сайхныг бий болгоод улс нийгэм маань ийм дорой байхад би санаа амар унтаж чадахгүй шүү дээ. Яагаад гэвэл хүн заавал нэг жигүүрчин доголтно. Тэгэхээр өрх гэрчинд сайхан, улс гэрчинд сайхан байжээж, хоёулаа сайхан байжээж чи сэтгэл амар. Гэтэл энэ харилцаа алдагдчихж байгаа. Энэ тэнцвэрийн харилцаа алдагдаад ирэхээр энэ гадаа нийгэм чинь өнөөдөр 108 муу муухайгийн үүр орон буюу тамийн орон болчиход байгаа. Тэгээд энээс гаргах, энийг засах, энийг олж харах, энэний гарч шийдлийг олох төр зэсэг байхгүй. Төрд нь дандаа муухгүй төчөөс ууцсан. Тэгээд төрийн буюу парламентын дандаа амьдрал мэдэхгүй 20 хэдэн настай хүүхдүүд, 30 хэдэн настай хүүхдүүд очиод бүрдүүлсэн. Гэхдээ тэр 20 хэдэн настай жагсаалтын нэг жагссан инженерийн мэдлэг чадвар тэр ажлын талбар дээр тэр бүтээн байгуулалтын талбар дээр хэрэгтэй. Түүнээс тэнд бодлого боловсрол тэрий чинь насаараа хийцэн зовлон жаргал сайн мөг туулцсан туршлагатай хүн бодлого боловсруулдаг болохоос ямар туршлагагүй залуу хүн тэр эрч хүчээ мэдлэг чадвараа тэр бүтээн байгуулалтанд зориулах хэрэгтэй. Гэтэл ийм юу ч мэдэхгүй бүр төрний системийн өмнөөс бодлого боловсруулах нь үтгээл өөрийгөө ч одоо бүрэн нөлөөлж чадахгүй хүүхдүүдийг аваачаад төрд аваачаа хийх. Гэр бүлч зохиож. Тий, гэр бүлч зохиогоогүй. За тэгээд одоо манай энэ нийслэлийн дарагч гэдэг юм уу одоо энэ бусад энэ ерөнхий сайд байсан огцорсон хүмүүс эдгээр чи ерөөсөө нийгэмд ажиллаж үзээгүй. Бодтой ингэж ачаа өөрч зовлон жаргал туулж ажиллаж үзээгүй. Зүгээр л сайхан нөгөө улс төрийн нам гэдэг тоогоноос хошгоо дүрэл өнөөдрийг хүрт. Тэгэхээр эднэр бүх юмыг амархнаар бодож байна. Ардууд яаж шүд зууж тэсэж байгааг эднэр мэдэхгүй хоохгүй. Тэгээд ардаас салаад явчихсан. Тэгээд төр нь ийм мөнхгүйдээр дүрцэн. Тэгэхээр эн чинь одоо нийгэм улс нийгэм энэ манай Монгол улс гэдэг энэ систем чинь удирдлаггүй өөрөө өөрийгөө зохион байгуулж чадахгүй болчихж байгаа учраас бүх юм эмгцэгцгүй. Бүх юм ундуу сундуу. Бүх юм анхаарал хяналтгүй. Одоо хүүхдүүдийг хар. Ямар ч анхаарал хяналтгүй. Зүгээр л одоо ямар хэцүү хойч үе босч ирж байна. Сэтгэл зовоож байна. Дараа нь энэ нийгмийн сэтгэл зүг хар. Амиа оруулж байгаа хүмүүс гэр бүл салалт энэ галзуугийн больнист очиж хөвж байгаа хүмүүс хардаа нийгмийн сэтгэл зүй ямар ч хяналтгүй болчихлоо. Хэн энэ дээр хянах юм? Хятадууд дүй төмөрөө ороод ирсэн. Ингээд за дотроосоо өшөө том аюулууд босч ирж байна ингээд. Одоо ерөөсөө энэ мануудын бидний тэр одоо 10 20 жил 20 гаруй жилийн өмнөөс дуурч эхэлсэн тэр үетэй харьцаа тэр бол дөнгөж юм муу юм эхэлж ирсэн. Одоо бол энэ муу юм ч бүр туйлдаа хүрч шүү дээ. Одоо туйлдаа хүрч. Хүний амьдрал дээр бүх үйлдэлмийн амьдралд ороод ирсэн. Тэгсэн. Тэгэхээр энэ дээр чинь заавал нэг арга хэмжээ авах хэрэгтэй. Оросууд хичнээн сайн хөршиж ирээд бидэрт туслахгүй, хятадууд сайн хөршиж ирээд туслахгүй.
ирээ туслахгүй. Бид нар гараа сунгаач гэвэл тэд нар туслах байх. Өөрсдийнхөө боломжийн хэмжээнд. Улс үндэстний энэ системийн хувьд яг хэн шийдэх энэ 3.5 сая иргэдэл шийднэ. Шийдэхин тулд яах ёстой юм? Бид нар шинжлэх ухааны үндэстэй шийдэхин тулд өнөөдөр энэ физиктэйгээ энэ квант физиктэйгээ энэ шинжлэх ухаантайгаа мөр зэрэгцэх ёстой. Квант физик чинь өнөөдөр виртуал бөөн буюу сүнсийг батлах хэмжээнд онлоор болон туршилтаар батлаад гараад ирж хахад энийг мэдэхгүй мануудыг илгээд дараа шоолоод сууж байгаа доктор профессор Эрдэмтдтэй юу ярих вэ? Өөрсдөө дэндүү хоцрогдсон. Ийм байгаа байхгүй. Түрүүн одоо энийг гарах тухайлбал та түрүү тий. Үнний аялал. Тий, тэгэхээр зэрэг би түрүүн гарцсан энэ байна л гэдгийг ерөөсөө жинхэнэ ардчлалыг тогтоох тэр онол чинь те энэ нийтийн эрх шиг. Ерөөсөө тэр хараа 3 онол дээр суурилсан 3 ёс буюу жам. 3 ёс жам хэрэгжээд ирэхээр тэр нийхэм тогтож байна. Нийхэм тогтоод ирэхээр тэр нийхэм гэдэг чинь өөрөө амьдралын 108-ын төвшин сайхан байна. Энэ чинь өөрөө бидний өнөөдрийн тогтоох гэж зориод байгаа хүнлэг арчилсан нэрнгүй нийгэм чинь энэ байна. Гэтэл энийг өнөөдөр одоо өвөг дээдс маань аль хэдийн практик төвшөнд хэрэгжүүлээд дэлхийд улсаа мандуулаад ингээд үлгэр жишээ болцсон байхад бид нар өнөөдөр өвгдийгөө нэг хоосон тархиар энийг хийсэн юм шиг бодож сууж бид нар өнөөдөр нэг рестораны нэг 5 хоол хийсэн чи ямар тэрний тухай орц найрлага порцч ингээд ямар их мэдлэгтэй байж тэр хоолыг хийх үү. Тэгтэл ийм дэлхийн хүндрэлтний дүүхэнд хосгүй ийм одоо хүчрэг улсыг байгуулад хамгийн гол нь инх том үнэн амар амгалан улсыг байгуулсан энэ өвгдийн тарих хоосон байсан гэдэгт би итгэхгүй байна. Тэгээ энийг энэ талаарч би судалгаа хийгээд сая би тэр Чингис хааны удирдлагын манлайл гэдэг ном бичээд одоо дуусаад хэвлэлтэн шилжүүлэх байж. Тэр номонд бол ерөөсөө энэ Чингис хааны энэ одоо удирдлагын арга барилаараа бусдаас бусад эрт цагийн болон өнөө цагийн удирдлагчдаас юугаараа ялгараад байгаа юм гэхээр ерөөсөө тэр удирдлагын хүн чанар нь амин чанар нь мэдлэг байна. Түүнд өвлсөн үг дээдсийн мэдлэг өөрийнх нь бүтээсэн мэдлэг байна. Мөнх тэнгэр шүтлэг буюу сүнслэг байдал байна гэдгийг л тэр хоёроо ялгарч байна. Тэрийг гаргаж ирсэн. Тэгээ тэр тухай номоо одоо удахгүй гаргана. Нээлттэй юм. Тэгэхээр өнөөдөр Чингис хаан шиг сэтгэж байгаа дундаж аяггүй 150-аас дээш гарцсан том эрдэмтэд дэлхийгээр дүүрэн байна. Тэд нар өнөөдөр яагаад Чингис хаан шиг болж агуу удирдагч болж чадахгүй, Чингис хааны бүтээснийг бүтээж чадахгүй байгаа юм гэхээр тэдний тархинд Чингис хааны тархинд байсан мэдлэг байхгүй. Тэгээ ер нь хүний ухамсар сэтгэхүйг бүрдүүлдэг, ургуулдаг хөрсөн мэдлэг байдаг. Мэдлэг хэдий өргөн байна. Сэтгэхгүй тийм хүчтэй байдаг. Мэдлэг хэдий үнэн байна. Сэтгэхгүй тийм оновчтой байдаг. Тэгэхээр мэдлэгээ гэдэг хөрснөөс тэр хүний ухамсар оюун ургаж идэг. Тэгтэл тэр мэдлэггүй хүн ямар тийм оюун ухамсар ярих юм. Тийм учраас энэ гарц шийдлийн хувьд бол хангалттай гарц шийдэл байна. Би одоо нэг тайлан тавих гээд байгаа. Монголын төрт ёсыг яаж байгуулсан гэд гарц шийдлийг нодлон тэр мөнхийн үнэн Монгол төрт ёс, Монгол хүн ёс гэд 3 бат ном нодлон нээлттэйсэн. Тэрүүгээр гаргаад тавьсан хоёлоо тэрийг нийгэм төргсөн. Одоо тэр нүүдлийн соёлыг байгуулсан, нүүдлийн философи дээр нүүдлийн соёлыг байгуулсан 4 бат нь бэлтгэгдэж байна. Дахиад одоо тэр орчлон ертөнцийн тэр системийг таньсан тэр мэдлгүүд нь бүр квант физикээр тайлбарлагдаад ингээд явж байна. Тэгэхээр өнөөдөр ингээд гар утсанд нь хиймэл оюухан ороод ирж байгаа юм. Хиймэл оюуханыг одоо юм орчуулуулад мэдээл хайлгаад ингээд зараад эхлэхээрээ хүн төрлөختөн сая анхаарч эхэлж байгаа. Тэгэнгүүт энэ хиймэл оюуханыг бүтээсэн онол нь юу юм? Квант онол. Квант онолыг физикийн шинжилгээ ухаан 120 жилийн өмнө нээсэн. Одоогоос 120 жилийн өмнө квант онолыг физикийн шинжилгээ ухаан нээсэн. Гэвч тэр онолыг өнөөдөр л хүн төрлөختөн анхаарч эхэлж байна. Дөнгөж анхаарч эхэлж байна. Ойлгохтлоо бас цаг орно. Анхаарч эхэлж байна. За яагаад анхаарсан гэхээр сайндаа биш. Гар утсанд нь квант онолоор бүтээсэн хиймэл оюухан ороод ирсэн. Интернет ороод ирсэн учраас одоо анхаарч эхэлж байна. За хоёрдугаарт квант онолын дараагийн онолыг квант таталцлын онол гэдэг.
Тэр квант таталцлын онолыг физикийн шинжилгээ ухаан нээх гээд 120 жил чармайж байна. Амжаагүй, чадаагүй. Бүр гаццсан. Энийг би бас удаадараа ярьж байгаа. Тэгвэл тэр квант онолыг одоо би олон жил хийсэн судалгааныхаа үндсэн дээр тэр квант таталцлын онолыг физикийн шинжилгээ ухааны нээх гээд 120 жил гацчаад байгаа тэр квант таталцлын онолыг Чингис хаан нээчихжээ. Тэр нь уялгын онол гэдэг онол байжээ гэдгийг алтан дээдгээрээ судартаа 20 жил ноцолтоод би одоо өөрийнхөө тархины хэмжээнд ойлгоод тэрүүгээрээ би энэ Чингис хааны нээсэн бүх юмны онол гэдэг ном бичээд энэ байгалийн нэгдмэл онол буюу бүх юмны онол гэж шинжилгээ ухааны нэршлэн. Уялгын онол гэдэг чи одоо нөгөө системийг л бас яриад байна. Нөгөө системийн онол, системийг доктортой оршоож байгаа. Тэр онол багхгүй юу. Тэгэхээр Их Монгол улсыг доктортой орших тэр онол нь энэ бүх юмны уялгын онол байсан. Уялгын онол нь өнөөдрийн тэр физикийн шинжилгээ ухааны нээх гээд одоо хүчин зүтгээд байгаа 120 жил зүтгэж байгаа тэр онол. Квант таталцлын онол. Тэгэхээр бид нар бол нэрээ оюуны хувьд дэндүү хол байгааз 120 жилийн өмнө нээгээд амьдралд нэвтрүүлээд практик хэрэглээ болгоод гар утас болгоод интернет компьютер болгоод эцэст нь хиймэл оюухан болгохтол сая одоо квант онол руу энийг бүтээсэн квант онол руу одоо л анхаарч эхэлж байгаа. За ойлголтлоо бас нэг 10 20 жил. Тэгтэл квант онолыг нээчихэд физикийн шинжилгээ ухаан зүгээр суугаагүй байхгүй. Энийний дараагийн онол квант таталцлын онол гэдгийг нээх гэж 120 жил зүтгэсэн. Харамсалтай нь математикийн шинжилгээ ухаан дууссан. Өөрөөр хэлбэл гацсан байдалд орсон. Тэгээд сууж байгаа байхгүй юу? Тэгэхэд тэр онол нь томьёогоор нэгдэх боломжгүй. Ер нь ямар ч шинжилгээ ухаан онолын өндөр түвшинд гараад ирэхээр философи агуулгатай болно. Тийм философи агуулгах хэлбэрээр нь Чингис хаан нийцсэн байна. Тэрүүгээрээ их засгийг тогтоогоод нүүдлийн соёл иргэншлийг байгуулад их Монголыг хүчирхэгжүүлчихжээ. Пакс Монголыг тогтоочжээ гэж би бол өөрийнхөө судалгаан дээр тэгээд дүгнсэн. Тэгээд тэрийгээ энэ ном болгоод Монголын ард түмэнд хэдийний танилцуулсан байна. Тэгэхээр бид нар өвөг дээдсээ басамжилж болохгүй. Юм харагдаж байгаа шиг байдгүй. Суурин иргэншил өнөөдөр дутуу юмгүй алгалсан цэцэг шиг бүх юм нь байгаа юм шиг харагдаж байгаа боловч шинэ ухааныхаа оргил онол сүүлчийн онолыг нээж чадаагүй 120 жил гацчихад байж байна. Тэгэхдээ бидний өвөг дээдсийн бий болгосон нүүдлийн иргэншил малчин амьдрал ахуй дээр юу ч байхгүй юм шиг боловч бүх юм байгаа. Амар амгалан, үнэн шударгаас арчил, нийхэм, амьдралын 108 төвшин сайхан, хүчирхэгжил, бадрал өнөөдрийн шинжилгээ ухааны гацаад байгаа зүйлийг тайлбарлах. Өөрөөр хэлбэл манай өвөг дээдсийн мэдлэг энэ Монгол суухан, мөнх тэнгэрийн ухаан чинь өнөөдрийн шинжилгээ ухааны гацчаад байгаа шинжилгээ ухааны давчсан. Тэр гацааг нь гаргаад дээдлийг хийцэн. Мөсөн уулын оройн манай өвөг дээдсийн мэдлэг баг. Мөнх тэнгэр мэдлэг. Тэгэхээр бид ингэж 3D төвшөнд хэтэрхий хашигдсанаас болоод өнөөдөр энэ бүхнийг хүлээж авах, ойлгох оюуны потенциал болчихно. Гэтэл миний азтай нөгөө хар залуу 22 3 настай их сургуулийн багш болоод квант физик заагаад квант физикээр эрдэм судалгааны ажил хийгээд ирэхэнгүүт явж бүх юмсыг үүсгэж байгаа атом молекул чинь гүндээ очиод квант гэдэг ямар ч массгүй энергийн багцаас бүтчихэж байгаа байхгүй. Энергийн багцаас. Тэгэнгүүт энерги чинь нүдэнд харагдахгүй гарт барагдахгүй хоосон. Тэгэнгүүт тэр хоосон гэдгийг чинь би тэр буддингүү ухаан философи эзотерик тэр байж болох бүхэл юмнаас хайгаад маш олон жил уншиж судлаад хариу хоосныг хайгаад хоосон гэдэг нь оргуу хоос юм ортой хоос юм уу энэ ортой хоос юм бол яг юу ингээ хайгаад ингээ явсаар байгаад тэгээ сүүлд нь бөөмөргөл рүү ороод тэнгэрчлэг рүү орж явж байгаад энэ алтан дээдгээрээ судртаа 2005 онд учраад тэгээ энэ судрыг 15 жил нугасныхаа дараа энэ судар дотор энэ миний хайсан тэр хариулт байна. Яагаад бодит болгон атом молекулын гүнтэй хоосноос бүтээд байгаа. Тэр хоос нь ортой хоос юм байна. Тэр ортой хоос нь энерги мэдээлэл юм байна гэд ойлгоод тэгээд энэ номыг бичээд гаргасан. Одоо би энийг одоо эрдэм шинжилгээний өгүүл болгоод статья болгоод олуулсан судалгааны сэтгүүлд явахаар бэлтгэж байна. Ирэх жилээс хэвлэгдээд эхлэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр бид бол одоо агуу их өвөг дээдсэн ялангуяа манай өвөг дээдсийг бол дайн байлдаан хүчээр тэр булчингийн хүчээр бол хүмүүс мэднэ. Тэрийг яриач нэмэргүй одоо тэр их хүч хаанаас гарав? Оюунаас гарсан байна. Тэр мэдлэг танин мэдхүүгээс гарсан байна. Тэр 5D хэмжээс түүнээс цааших хэмжээст оршиж чадсан тэдний тэр оюун ухамсараас гарсан байна.
Одоо энийг бид нар ойлгох хэрэгтэй. Хүссэн хүсээгүй бид энрүүл явна. Тэгэхээр монголчуудад одоо тэр суур нь бол байна шүү дээ. Өвөг дээдсээс ирсэн тэр энерги мэдээллийн хуулиараа бол одоо тэр сайн зүйлүүд нь тэр ухаарлал гэгэрэл энэ болох нь байгаад байна. Тэгвэл энийг одоо бас нэг өөрчлөхөд хэл амархан байх уг нь тий. Тийм учраас энэ алтан дээд гэрэн дотор байгаа энэ өвөг дээдсхийн агуу мэдлэгийг шинжлэх ухаантай харьцах ийм төвшний зарим талаар шинжлэх ухааны мэдлэгээс давтсан мэдлэг гэдгийг харуулахын тулд харьцуулсан судалгаа хийх хэрэгтэй. Тэгээ би бол одоо сүүлийн 5 6 7 жил харьцуулсан судалгаа хийгээд тэгээд өөрөө мэдж байгаа нодлон тэр физик, квант физикээр харьцуулсан судалгаа хийгээд номын нээлт хийгээд ингэсэн. Одоо энийг олон улс руу эвлэх гэж байна. Тэрний дараа би юу хийлээ? Философоор харьцуулсан судалгаа хийгээд нүүдлийн философи гэдэг юмыг гаргаж ирээд нүүдлийн философи, нүүдлийн соёл болж амьдралд хэрхэн хэрэгцсэн талаар ингээд гаргаад ном бэлдээд дуусчихсан. Тэгээд дахиад энэ сая Чингис хааны тэр удирдан зохион байгуулсан ухааны менежмент манлайлал судлаад гаргаад ингээд ном болгоод одоо нээх гээд байж байна. Ингээд дараагийн бас байгаа. Эрх хавар би Монголын ард түмэнд эртний монголчуудын гавант боловсрал гэж их том ном лекц одоо бас өргөн барина. Тэгэхээр тэр гавант одоо би зүгээр юм мэдлэгтэй байсан, таньсан байсан, мэдсэн байсан гэдээ ярилдаг. Боловсрал гэхээр практик үйл ажиллагаа, ур чадвар. Одоо яаж энийг хэрэгжүүлсэн гэдэг юмнууд нь ингээд явна. Тэгэхээр эний чинь шинжлэх ухаан болгож шинжлэх ухаантай харьцуулсан судалгаа хийж ингэж харуулж ээж энэ мэдлэг үний юм а гэдгийг одоо харуулж ээж энэ дараа амьдралд хэрэгжих асуудал байгаа л та. Тий. Та ер нь одоо энэ олон жил нөгөө ёстой эрдэмт оройгүй гэдэг шиг ингээд судлаад байвал одоо физикээс эхлээл философи, монгол суу ухаан, за одоо бүр сүлдээ ингээд Чингис хааны манлайлал, тийм мөнгөний ухаан, одоо сүлдээ бүр квант. Монголчуудын юу гэлээ? Квант боловсрал. Тий. Энэ одоо яг ингэж явсараа тэгээд та эцэст нь одоо яг юуг олж нээв, юунд зорив, юуг хайгаад байгаа юм яваад байгаа юм бэ? Яг анх бол би түрүүн хоёлоо ярьсан. Нодлон би номын нээлтэн дээр ч нэг дурдаад өнгөрсөн. Сая ч хоёлоо ярьчлаа. Анх бол би зүгээр л нэг би ер нь багын сониуц сантай хөвгт. Их сониуч. Би ингээд хүний бие махбод гүйдэл дамжуулдаг хэсгийг физикийн хичээл ороод ирсэн. Тэгээ 7 дугаар ангид цахилгаан соронзон физик орсон чинь би хүний бие махбод цахилгаан соронзон долгион дамжуулдаг үгүй юу гэдгийг шалгахын тулд би шугамын араад оныхоо утсыг тасдж жагаад ингээд гараараа бариад тэгсэн чинь нөгөөх маань дугарч байна. Тэгтээ ингээд айгүй сул дугарч ирсэн байхгүй юу? Нөгөө дугардаг шигэ чанга швсуу. Хийх мэтлэн би ийм л сониуч. Одоо ганцхан жишээ дурт. Би ер нь ийм хүүхэд байхаасаа тэгээд би хүүхэд байхдаа тэнгэр рүү хараад би сансрын эсгч болно гэж мөрөөддөг. Тэгээд би тэр одон дээр очсон байгаагаар өөрийгөө төсөөлнө, бодно, нөгөө нацаг дорчийн од шүлгийг уншин ингэ. Би ер нь л миний оюун санаа тэр дээшээ л байсан. Ер нь хүүхэд байхаас. Тэгээд би юмыг сонирхдог. Тэгээд надад ер нь сонирхдаггүй юм байх. Мөрөөдөлтөө тэмүүлтэй ер нь их сониуч хүүхэд байсан. За тэгээд би ингээд нэг онцлог нь бас толгой тарих гайгүй. Эцэг эхээс авсан удмын дээр толгой тарих гай. Уншсан юм болгоно ойлгочтой нэг юм зөвлөг. Тэгээ би дунд сургуультай 8 дугаар ангийн аттестат бүгд улаан. Юу онцсан улаан. 10 дугаар ангийн аттестат бүгд онцсан. Их сургууль 5 жил сурахад 10 үйлрэл бүгд онцсан. Улаан дипломтууд өгсөн. Багш их сургуулийн физик математикийн ангийг улаан дипломтууд. Тэгээ би чи их сургуульд ингээд физикийн багшаар, онлын физикийн багшаар орчих. Онлын физикийн багш. Би туршилтын физик, ерөнхий физик биш. Онлын физикийн багшаар. Зөвхөн тархиар хийдэг судалгаа байхгүй. Онлын физикийн багшаар ороод тэгээ би чинь онлын физик зааж эхэлчихсэн. Атомын физик, квант физик, эгэл бөмбөсийн физик. Ийм онлын физик заагаад дээр нь судалгааны ажил хийгээд ингээд ирэхсэн чинь нөгөөдгөө гинтхэн ойлгодог. Тэгээд нөгөө атом молекул чи явсаар байгаад протон, нейтрон одоо эгэл бөмбөс тэгээд кварк гэж явсараа эцэстээ квант гэдэг ямар ч маасгүй зөвхөн энерги ийм онцлолоос тогтж байгааг мэдэнгүүт яагаад юм бэ? Тэгээ нөгөө материалист онлоор нүдүүлсэн нөхөрч гэсэн ертөнцийг үзэх үзэл оронгороо иргэдэг юм байгаа шүү дээ. Яахаараа энэ ч бодит болгон яагаад эцэстээ яагаад хоосноос бүх бодит юм үүсээд байгаа юм. Ингээд энэний учрыг олох гоо тэр олон юм уншсан, судалсан. Олон юм уншихтаа би хариултаа яг миний хайсан хариулт олдохгүйсэн айгүй их мэдээлэл тэгж явсараа л эцэст нь энэ судалтай учраас эндээс хариултаа олоход квант физикийн бүх юм гараад ир ойлгогдож байгаа.
Бүх тодорхой болсон надад. Зүгээр алган дээр тавьж байгаа юм шиг илэрхий болсон. Тэгээд би одоо энэ эрэл надад те 20 жилийн эрэл гэдэг чинь юу 25 жилийн эрэл гэдэг чинь бас чанга байсан. Тэгээд би чинь энийг хайж олоод ингээд одоо бүтээл болгоо. Тэгээд энэ алтан дээд гэрээ судар гэдэг чинь бидний хувьд ямар үнэтэй судар юм. Тэгээд миний эцсийн зорилго санаандгүй зүгээр л ертөнцийг таних гэж эхэлсэн энэ танин мэдхүн энэ аялал маань явсаар байгаа дундаа хэд өөрчлөгдөөд ингээд эцэст нь хариултаа болоод олсны дараа харин өвөг дээцийнхэн тархинд байсан тэр оюун санаа мэдлэг юу исэн бэ? Өнөөгийн шинжлэх ухаанаар ямар шинжлэх ухааны мэдлэг байсан бэ гэдгийг гаргаж ирэх. Болоод сүултээ бүр өөрөөсөө олоод. Тий, ингээд хөврөө явцсан байхгүй. Тэгээ одоо эдрийгээ би гаргаад ерөнхийдөө зэгцэрж байна, дуусч байна. Тэгээд энийг уншсан хүн за энэ баттхан арай нэг сэтгэлийн хөдөлгөөнөөр хотлаа санаасаа туучч гэж хэлэхэргүй юмнууд болж байгаа. Тэгээ би дэндүү нөгөө ингэж харьцуулж зоогоод байгаа. Ямар санд нэг философийн том эрдэмтэн бүр сайенс доктор эрдэмтэн энд итгэхгүй. Би номоо авчиад өгсөн чинь намайг чи тэр алтан дээд гэрээгээд судар модроо байд юм бол тэрийг аваад ир. Тэгээ настаа үнэлтэй. 80 шахчихж байгаа ч юм. Тэгээ би аваад оцсон чинь яг энэ мөнх тэнгэр гэдэг энэ тодорхойлт хаа байна гаргаад ир. За. Тэгэхээр би судраас гаргаж ирээ. За энэ ном нь мөн үү мөн, хуудас нь мөн үү мөн, тодорхойлт мөн үү мөн. Нэг ч үсэг зөрөөгөө. За яг энэ тэнгэр гэдэг тодорхойлт хаа байна гаргаад. Энэ байгаа. Ингэ шалгуулсан. Би 4 цаг шалгуулсан. Ингээ шалгуулсны дараа тэр хүн юу гэж хэлсэн гэж. Энэ сорогтон авгаач чинь бас хоосонгүй юм байна гэж. Их сургуулийн профессор 80 орчим насны хүн. Тэгээд сайенс доктор хүн. Сорогтон авгаач гэж. Бас л танихаар бол нөгөө амар 3 дээдээ үлдсэн байхгүй юу өөрхий тэр нөгөө 4 дээд 5 дээд рүү байхгүй өөрхий. За тэгээд сорогтон авгаач нь хоосонгүй юм байна. Энэ судар гээд байгаа юм чинь бас юмтай юм байна шүү гэж. Ингэхээр би энэ үгийг сонсоо зүгээр ингээд бүр ингээд миний дотор тал нурж байгаа байхгүй готорж байгаа байхгүй тий. Хүний за яг хөө би жирийн нэг арттай уулзаагүй шүү. Жирийн нэг сэхэтэн дээд усралтай хүнтэй уулз. Би их сургуулийн профессор тэр Ахмад миний аав шиг хүнтэй би ингээд тэгээд бидний бодит оюун санаа юм л байгаа. Бидний ухамсарын төвшин гуруудын ийм л байна. Тэр тусмаа нийгмийг манлайлах, тэргүүлэх, түүчилэх ёстой эрдэмтдийнх нь. Тэгвэл би бүгдийг гэж хэлээгүй л дээ, заримийнх нь. Ялангуяа либерал үзэлтэй. Тэгвэл зориудаар одоо бас нэг юм төрүүлж сэхэрсэн, ухаарсан юм хүмүүсээ одоо нөгөө хүмүүсийн мэдээлэлгүйг ашиглаад одоо янз бүрийн нэр хоч өгдөг, тэмцдэг, бас энийг нэг өөрчлөхийн төлөө явдаг хүмүүсийг одоо зохиомлоор хэрэгт тогтдог гэдэг нэг юм технологи бас яваад байгаа юм шиг. Тэгвэл одоо таныг бас яг тэр ид одоо энийг хийж анх нээж анх энийг одоо олонд хүргэж явах тэр үед нөгөө мөрөөдлийн багт оруулсан тий. Нэг тэр галзуу солиотой хүмүүстэй тэгээд нийлүүлээд тавьсан. За одоо манай мөрөөдлийн багийнхан гэд тэгээд өнөөдөр цаг хугацаа харуулж шít. Би тэр бурхан залгигчтай адил биш. Би тэр одоо бусад нөхөдтэй адил биш тэр тий. Би шал өөр хүн гэдгийг харуулж миний үйл хэрэг харуулж байгаа. Би тэр чин бишээ гэж би тэр үед орилоогүй, дуграагүй. Би тэрний эсрэг ганц үг ган хийгээгүй. Тэгэл өнөөдөр үйл хэрэг харуулдаг. Үнэн ингэж ялгардаг. Гэхдээ үннийг ялгахад цаг хугацаа ордог. Золиос бий болдог. Тийм учраас одоо хараарай. Би харин бүр ёстой бүр хэлчихье. Одоо хэдхэн жилийн дараа энэ Монгол суухан дэлхийд үнэлэгдэнэ. Одоо хар өнөөдөр нийгэмд те ийм жоохон гүйж очиод даамны дэлхийн авраг, шатрын дэлхийн авраг те ийм залуучууд нь гүйж очиод тэр олимпийн авраг, дэлхийн авраг. За тэгээ бүр оюун ухаан тарих IQ-гээр одоо дэлхийд юу гарах дутуу. Монголчуудын мэдлэг танин мэдхүү онол гаргал дутуу. Тэр нь гарна хараар. Заяа байгаа. Тэгээ би нэг 2009 онд хийсэн анхны 100 цуврал лекцэн дээр хэлж ирсэн. Монголчуудын удан ген сүнс сэргэнэ, оюун санаа сэргэнэ. Удахгүй монголчууд дэлхийд цолж ихлэ хараараа гэхэд шоолоо инээж ирсэн. Одоо тэгээ харуулж байгаа үст. Жавхлан дээл өмсүүлж яах гээд байгаа юм баттхан эднэр одоо 13 дугаар зуун өв соёл гэж яриа биднийг 13 дугаар зуунд аваач амьдруулах гээд байгаа юм уу? Яах гээд байгаа ингээл зөвхөжээс үе саяхан ш. Гэтэл одоо өнөөдөр бүх хүн дээлээ өмсөж байна. Бүх хүн өв соёл ярьж байна. Өв соёлын төлөө хамгаалах, түгээх, өвлүүлэх тухай бүх төр засаг ажиллаж байна. Бүр соёлын яам гэдэг байгуулагч. Тэгээд
хамгийн гол нь бидний ярьжсэн хэлжсэн болгон үнэн батлагдж байна. Бид нар арай л төрүү дуурсан юм байна. Арай төрүүл сэтгэдэг юм байна. Төрүүлж харддаг юм байна. Төрүүл дуурсан юм байна. Гэхдээ одоо би санаж нэг сэтгүү. Би одоо Монгол хүн байх ухаан гэж 100 цуврал лекцээр ингээд энэ үрээ иддэг могоо шиг те үр хүүхдээ хүчрхийлж гэн, алж гэн, ингэж гэн, ийм муухай юм болж гэн гэд нийгэмд лекц уншаад ярьж хахад нэг Монголын олонний танил сэтгүүлч нэг тэнэг юм ярьдаг. Тэнэг юм ярьдаг гэж намайг адалж ирсэн. Тэгээ одоо өөрөө их хурлын гишүүн болцсон. Тэгээд энэ тэнэг юм нь бүр нийгэмд хавтгай хэрэгжиж байж шүү дээ. Тэгээ одоо юу бодож суудаг юм бол би боддог. Тэгэхээр 3D үлдсэн хүмүүс одоо тэ 4D 5D рүү шилжихгүй бол цаг үеэс оцорчлоо. Та нарын ирэн дууслаа. Тэгээ ч ер нь Монгол дэлхийд дахина 3D сэтгүүдээр бий болсон нийгмийн онол, либерал арчлын онол чинь ер нь бол гацчлаа. Өөрсдөө та нар харж байна. Үннийг бас хүлээн зөвшөөрөх чадвартай бай. Тэ? Юмыг муулж болно, муухайлж болно. Бас юмыг сайн талыг үнэлж болно. Одоо дүгнэж болно. Гэхдээ шинэ гарч ирж байгаа зөв юмыг бас хүлээн зөвшөөрөх тийм ёс суртахууны өндөр чадвартай. Тийм одоо сэтгэлийн өндөр төлөвшөлтөө байх хэрэгтэй байхгүй юу? Энэ Монголын бусад сэхэтэн эрдэмтдэд ч гэсэн тий одоо ер нь жаахан өөрсдөө өөрчлөхгүй бол та нар шоолоод оромжлоо суудаг цаг чи өнгөрчихжээ. Буруутгаа шүүмжлээд адлаа суудаг цаг чи өнгөрчихжээ л гэж хэлэх байна. За ингээд ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд цаашдынх нь одоо уран бүтээл, энэ номын судалгаа, шинжилгээ энэ их үйлсэд нь амжилт хүсье. Баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Нийт монголчуудын маань сайхан цаг ойртож байна. Цаг ойртож байна, дөхөж байна. Гэхдээ бидэнд хувьсгалын тохироо буюу цаг ирэх гэж нэг юм байдаг. Цаг нь болохоор гэж. Цаг нь болохоор гэж нэг үүдэг. Тэгээд бид нар бол цаг нь болоогүй ахт хөдөлж эхэлсэн юм байлээ. Гэхдээ тэрний үр дүн нийгэмд бас багч гисэн байсан. Тэгээд аливаа юмд бол аливаа өөрчлөлт шинжилтэнд бол одоо цагаас гадна хамгийн гол шийдвэрлэгч юм бол удирдлагчаа хүлээдэг. Би 2000 онд хийсэн Суухааны 100 зурлэгстэй хэлжсэн. Удирдлагч байхгүй бол ард түмэн гэдэг удирдлагчаа хүлээгээл нойрмоглон сууж идэг гэж. Өнөөдөр Монголын ард түмэн яг тийм байна. Бидний дунд удирдлагч гарч ирэх ёстой. Тэгжээж цаг тохироо бүрдэх ёстой. Ард түмэн хөдлөх ёстой. Тэгжээж энэ цөвөн цагийг туулж бид нар Тэнгэрийн цагийг 108-ын түвшин сайхныхаа нийгмийн цагийг хөх Монголын цагийг эхлүүлнэ. За ерөөл оршгийг сайхан үгүй. Тэр цагийг одоо Монгол хүн болгонд хүлээж байгаа. Тэнглэг баг. За YouTube суваг дээр миний эхлүүлж байгаа ярилцлагын анхны зочноор Монгол Сувг ухааны академийн ерөнхийлөгч доктор Батотхон оролцож за өнөөдөр энэ монголчуудын нийгэм болоод энэ өөрчлөлт дэлхийн нийтийн энэ өөрчлөлтийн талаар одоо өөрийнхөө судалж шинжилсэн энэ зүйлийг ярьлаа. Ингээд дараагийн удаа би маш сонирхолтой, маш үр өгөөжтэй нийгэмдээ одоо зөв зүйлийг бий болгох тийм зочдыг бас уурж оролцуулж байх болно. Тэгэхээр та бүхэн бас миний YouTube сувгийг дагаараа. За түүнээс гадна энэ болгоныг бас нийтэд түгээн дэлгэрүүлээрээ энэ бүхэн чинь бас нийгмээ гэгэрүүдэхэд өөрчлөхөд тийм ээ сайхан зүйлийг авчрахад бас хурцсур болно гэдгийг хэлэх байна. За анхаарал тавьсанд баярлалаа.